бид нар бас ингээд нөгөө гэртээ байхдаа хоол хийж байхдаа ингээ айгуу ухамсартай хоол хийнгүүд амттай болдог илүү. Тэгээ би өөрөө ч гэсэн амар гоё хоол хийх хоббитэй. За тэг гэр цэвэрлэх. Тэр цэвэрлэх үед хүний дотоодод цэвэрлэгээ явагдчихэдэг байхгүй. Тэрийг бид нар ач холбогдлыг мэдчих юм бол амар гоё стрессгүй хийдэг болчихно гэсэн үг. Эмэгтэй хүн угаасаа цаанаас гэр орноо ингээд цэвэрлэх. Гэтэ тэрийг ачаалаа ихсгээл те өөрийгөө ингээд хүсээгүй ахтаа хийх ч юм уу тех хэрэггүй л те. Тэр бол бас хүчилж байгаа учраас хүчлэхгүйгээр би энэ гэрийг цэвэрлж яхад надад дотоодод тэр хөсөөр дамжиж ч юм хөлс гарвал тэр хөсөөр дамжиж бүр энэ дотоодод бүр цэвэрлэгээ явуулж байгаа юм байна гэдэг ач холбогдлыг мэдэрч ивэл амар гоё байхгүй. За тэгээ ингээд хоол хийхэд бид нар чинь тэр гаригийн одоо бид нар чинь угаасаа л гариг дэлхий дээр амьдарч байгаа учраас гаригийн цэслүүдийг аюу амар хүчтэй хийж өгч идэг. Хооллоод ундлаад явж итэл тэр хүн угаасаа элбэг дэлбэг амьдрах тэр зүйлүүдэд засаж явж байгаа хүнийг хоолсноор. Тэгэхээр бид нар хоол хийхдээ татгалзах хэрэггүй харин ч бүр тэр төвлөрлөө өгч анхаарлаа өгч ухамсараа өгч хийснээр л нөх хүн чинь ер нь ач холбогдолтой гэдгийг мэдчихээрээ тэр зүйлийг амар их дуртай болчдөг шүү дээ. Тэгэхээр жишээ хоёрхан зүйл дээр л юм байгаа байхгүй. Сайн байцгаана уу сонсогчдоо, сайн байцгаана уу үзэгчдээ. Хөгжингэр радио хөтлөгч Туул Аймаа нарын өндөр үсгийт подкастын ээлжид шин дугаар эхэлж байна. За сайн байцгаана уу бүсгүйчүүдээ. Сайн байцгаана уу. За сайхан амарч байна. Сайхан амарж иж байна. Удтал хэсэг завсралсан өндөр үсгийт подкастын одоо энэ намрын эхний дугаар гэсэн үг. Мэдээж хамтран хөтлөгч Хөгжингэр радиогийн хөтлөгч Туул байна. За энэ удаагийн зочин Хөгжингэр радиогийн сонсогчдын үзэгчдийн хувьд бол шин зочин бишээ. Өнгөрсөн хөтөж подкастад оролцож байсан 70 тухамсрын олон улсын мастер, удирдлагын академи докторант Ууган Жаргал багшийг Хөгжингэр радио өндөр үсгийт подкастт тавьсан. Сайн байна уу багшаа? За та бүхэндээ энэ цаг үеийн мэндийг хүргэе. Тэгээд одоо ахаад бас та бүхэнтэйгээ бас гоё дэлгэрэнгүй сайхан ярилцах гэж байгаа. Даас таатай байна. За тэгээ өнөөдөр яг энэ студид энэ тайзан дээр гурлаа сууж байгаагийн учир юу вэ гэхээр энэ удаад бол бид нар дандаа эмэгтэй талаасаа эмэгтэй хүмүүднээс одоо ярилцсан. Одоо бүсгүйчүүдтэйгээ хамтдаа суугаад ярилцсана гэсэн үг. Бид гурав энд байгаа боловч нөгөө талд камерын цааталт маш олон бүсгүйчүүд бид нарыг хараад хамтдаа ярилцаад явах болно. Тэгэхээр өнөөдрийнхөө сэдвийг танилцуулъя те. За тэгээ 70 тухамсар тэр дотроо эмэгтэй энерги гэж яг юу юм бэ? Эмэгтэй энерги сэргээх. Тэгэд эмэгтэй хүн болгон гой сайхан байхынсан гэж өнгөц талаасаа боддог. Дотор талаасаа тайван сайхан амьдрахын тулд мэдээж дотоод сэтгэл уургүй, бухимдалгүй, одоо хэн нэгэнд гомдлгүй, хэн нэгэнд хорсолгүй байна гэж ойлгодог. Тэгэхээр хамгийн түрүүнд эмэгтэй энерги гэж яг юу хэлж байгаа вэ? Дотороо бодож байгаа, бидний бодож байгаа ер нь үнэн болов уу гэдгийг багшаар хэлээд тайлбарлуулъя. Тэгэлгүй яах вэ? Бид бүхэн одоо ер нь яг би ямар энергитэй байна вэ те? Надад ер нь яг ямар одоо энергийн давмгаалаад байна вэ гэдгээ бас яг ингээ гоё мэдээд авчих юм бол аюу зүгээр идэг. Тэгэхээр гэр бүл гэдэг орчлон ертөнц гэдэг өөрөө яг арга билэг эрэгтэй эмэгтэй гэсэн юм хоёр хасах нэмэх гэсэн хоёр зүйлээс бүрдээд байгаа байхгүй юу? Тийм учраас энэ зүйлийг яг ингэж сайхан тэнцвэртэй авч явах нь айгүй чухал гэж байдаг. Тэгэхээр аргын талын одоо тэр энергийг бүрдүүлж өгдөг нь бол эрэгтэй хүмүүс бичдэг. Энэ одоо амьдралын бүх арга гэхлээрээ одоо хамгийн наад зах нь тэр хүн логик сэтгэл гэтээждэг. Илүү одоо ил ухамсар ажиллаж эхэлдэг. Аливаа зүйлд маш шийдэмгий ханддаг. За маш ингээд төлөвлөгч системтэй хандаад байгаа тэр зүйл бол илүү удирдах угаасаа л Монгол те ёс жаншлаараа эрэгтэйчүүд одоо бас гэр бүлээ толгоолж авч явдаг өрхийн тэр хүн гэж үздэг утгаараа энэ илүү ингэж байх тэр баатарлаг сэтгэлтэй байх зүйлүүд нь илүү аргын талдаа арга ухаанд угаасаа цаанаасаа заяамал байждаг. Эмэгтэй хүн гэхээр илүү дотоод мэдрэмжээрээ аливаа зүйлийг дотоод мэдрэмжээрээ ингэж гой өсгөж гэр бүлийнхаа гэхэд гэр бүлийн хэмжээсэнд тэр одоо айлын тэр жилийн зүйлүүдийг маш илүү гой санаачлагтайгаар авч явдаг. Зүм мэдрэмж талаас нь илүү тэрийг хөглөж өсгөж явдаг. Маш тийм урсгал ус шиг зөөлөн аядууд ай зөнгөөрөө явдаг тэр энергийг бол эмэгтэй энерги гэдэг юм. Тэгэхээр бид нар би өнөөдөр эрэгтэй энергийг илүү өөртөө авч яваад байна уу? Илүү эмэгтэй энергийг авч яваад байна уу гэхэд бас богинохон тийм асуулт тестүүд ч гэсэн байдаг бас. Наадах чинь би яг сонсонгуудаа өөр дээрэл мэдчихэж байгаа шүү дээ. Би бол
Хэрэгтэй нэрхтэл хүн биш байна даа гэж бодогдчих. Энэ гэхдээ амьдралын явцад одоо өдөр тутмын хөвшлээс амьдарч байгаа үйл явцаас л энергийн давмгай үүсэж байгаа юу? Яагаад уг нь бол эмгтээлэг л байх хэрэгтэй эмгтэн. Яагаад ингэдэм болоо? Бид хоёрыг тодорхойлооч болох уу? Тийм. Тэгвэл гурлаа одоо ингээд жижигхэн богинохон тест тий. За тэгээс. За сүүлийн өдрүүдэд тий та хэдэд маань ер нь яг сүүлийн өдрүүдэд ингээд яг тохиолдож байгаа зүйлүүд нь ямар байна гэд энэ бол асуулт. Юу ажил дээрээ юу гэртээ юу? Ажил гэр дээр ер нь тий сүүлийн өдрүүдийг яаж өнгөрүүлж байна гэдэг талаас нь асууя. Заад нь болохоор та илүү ингээ ажилдаа гүйж гинүү дандаа яарч гинүү. За дандаа ингээ их ажлуудыг амжуулж гинүү. Таадах нь. За бэтг нь шууд ингээ хэлэх юм. Бэтг нь болохоор та ингээд ямар нэгэн энэ өдрүүдийг өнгөрүүлэхийн тулд жоохон ингээд завсарлага аваад анзаарч гинүү. Та аливаа зүйлийг эхлэхийнхаа өмнө ингэж дотоод мэдрэмжээ илүү дагах талаасаа байна уу? Та хоёроо Б. Жохоо анзаарч байна. Юу ч хүлээгээд байгаагаа гэхдээ мэдэхгүй байна. Тийм юм байна л да. Би адилхан юм байна. Би нэ. Тэгэхээр Б-г хариулж байгаа хүмүүс л яг тэр эмгтэй энерги талдаа байна гэсэн зөвхөн энэ асуулт. Тэгвэл юм шүү. Өөрийгөө айгүй ажилгүй байгаад байна да. Ер нь юу ч хүлээгээд байгаа юм. Нэг юм тохиолдохоор нэг юм эхлэндээч гэж удаад байгаа юм нэг тийм сонирн байгаа. Юм хүлээгээд ингэж юу мэдрэмжээ сонсоод байгаа бол сонсгож оролдоод байгаа бол энэ чинь эмгтээлэг энергич маш зүв байна л гэсэн үг байхгүй зүв. Тийм. Баян гүүж идэг, яарж идэг те юмыг ингэж давхар амжуулах гэж зүтгэдэг хүмүүс чинь нөгөө эртэлэг энерги алдчихгүй дамгаач. Би тэгвэл сая ингээд нөгөө яг үннийг хэлэхэд Эма Б гэж хэлсэн шүү дээ. Нөгөө асуултаа бодоод бүр гайхаад юу хэлээ гэж яах хоорондоо за тэгвэл би Б юм байна гэжсэн чинь үгүй мэн. Би А юм байна. Ер нь бол би ингээд амжуулах гал би Эма мэддэг те би бүр ингээд ажил дууслаа. За би ерөөс явлаа шүү. Төрөлийг гараа явчихдаг. Ийм байхгүй. Цаг хэцүүдлээ гэл. Тэгэхээр би ер нь аал юм байна л да. Тэгэхээр яг дотоодод тэр эрэгтэй энерги илүү давмгаалаад байна гэсэн. Тэгэхээр бид нэр бас ингэж өөрсдөө гоё тестлж тий нэг жоохон хэмжээд үнэлээд аль энерги давмгаалаад байгаа дээрээ тэнцвэрээ болоод тэнгүүдээ яг нөгөө эмгтээлэг энерги тэнцвэржүүлж гаргаж ирэхин тулд тэрийг жоохон ингээ анзаарах хэрэгтэй болчихдээ. Тэгэхээр нэгэн асуулт бол юм. Тэгэхээр ахаад цаашаа энэ ахаад 10 гэ үргэлжилж болно шүү дээ. Тэгэхээр эмгтээлэг энергийг тэнцвүүлэхин тулд ийм сорилтуудыг бас хийгээд байхад айгу зүгээр байдаг шүү. Гэхдээ сони юм аа. Одоо надад туулын энэ энерги давмгаалж байгаа нэг талаараа айгу зөв юм шиг санагдаад байна. Яг гэвэл энэ хүнд ирч хүч байгаад байна. Юмд яарсан зориг байгаад байна. Гэтэл би одоо ингээд зориггүй мó. Зориггүй ч гэхэд хаашаа. Гэхдээ нэг сонин эргэлзээл заа байз ингээд мэдгүй нэг тийм сонин л байгаад байна. Сайн муу талын яаж ялахгүй. Одоо ингэхээр чи энэ дээр чинь асуултууд гарч ирээд байна шүү дээ. Бид нар одоо ингээд зочин маань хэлсэн шүү дээ. Дотоод эмгтээлэг одоо гоо үзэсгэлэн гэх юм уу да тий. За гадаад төрхөн дээрээ байж шүү дээ. Тэгэхээр энэ аль талаас одоо бол бид нар дотоодыг нь ярьж эхлэе гэж бодоод байна. Гадаад бол ойлгомжтой шүү дээ эмгтээлэг. Гэхдээ л асуух юм их байгаа шүү дээ. Тэгэхээр одоо бид нар ингээд нөгөө яардгүй хүн. За одоо Эма дээр жишээ аваад тий. Ингээ яг яах гээд байгаа. Яг тус тусд нь сайн муу талын нэр тий. Тэгээ А Б хоёр хүнийг. Тэгэхээр бид хоёртой ижилхэн зөндөө эмгтээчүүд байгаа. Тэгэхээр Б-г хариулаад байгаа хүн бол B гэсэн. Тий, манай юм байгаа шүү дээ. Тэнгүүд тэнцвэртэй байх хэрэгтэй. Тэгээ нөгөө бүр ингээл юу ягаал ажиллахгүй тий, эргэлзээл, тэнгэлзээл ажиллахгүй. Тэнгүүд жоохон угаасаа энэ нөгөө бие чинь өөрөө арга бэлэг хоёр нь тэнцвэртэй байхаараа зөв болчиход байгаа байхгүй юу? Альва зүйл ингээ одоо жишээ нь зайгаар бодоход хасах нэмэгцэнийг байж тэр юм ажиллаж эхэлдэг, удирдлага ажиллаж эхэлдэг шүү дээ. Тийм учраас энийг ингээ гоё тэнцвүүлээд оруулаад ирсэн. Тэгвэл над дээр жоохон аргын талын энерги тий жоохон дутаад байгаа юм байна шүү дээ гэмгүү тий. Тийм байна. Одоо тэрийг яаж олж ирэх вэ? Тийм. Тэнгүүд одоо ер нь эмэгтэй хүн чинь болохоор уг нь илүү эрэгтэй хүмүүс л одоо ингээ юм бодно аливаа зүйл ингээд нэг урдаа зориг тавилаа гэхэд нэг зүйл би тэрийг бодлоо гэж үү. Эмэгтэй хүн бодоход бол илүү бүр ингээд зүрхний төв дээрөө батхад 90 дахин хүчтэй байдаг байхгүй бүр. Тийм. Тэгэхээр бид нар уг нь яг тэр байглаас өгсөн тэр зүйлээ одоо илүү ашиглаад тийм үү. За ямар тэр зүйлийг илүү ашиглаад гэр бүлийнхаа тэгээ эргэн тойрныхоо тэгээ цаашлаад тэр бусдад туслах тэр зүйл дээрээ илүү тэр одоо эмгтээлэг энерги ашиглаж илүү тэрийг гоё ингэж далд ухамсар талаас нь зөв болгоод их зүгээр идэг. Тэгээ энийг яг хуу тэнцвүүлэхийн тулд бас тасгал масгалууд зөндөө байдаг л та. За эмгтэй хүн бол одоо тэр эмгтээлэг энерги чинь байгаа учраас илүү аргын талынхаа зөвлүүдийг хийгээд
За одоо би тэгвэл жоохон үйлдэл надад хэрэгтэй юм байна гэд үйлдэлүүдэд жоохон оруулаад ирнэ гэсэн үг. Би дээр хариулаад байгаа хүмүүс. Би жоохон үйлдэгч бай. Миний одоо бэлэг энерги те илүү эмгтээлэг энерги бол угаасаа давмгаалаад байгаа юм чинь байгаа юм байна. Илтгэхдээ сайн байна. Гэтэ жоохон тэнцвэртэй болохын тулд би илүү үйлдэлийн энергийг жоохон оруулж өгье гэд тэнцвэр. Үйл хөдлөл хий, ажиллаа хий гэсэн үг үү? Одоо ямар үйлдэл хийх вэ? Аадар бол аюугаа амархан ингэчих байгаа байхгүй. Үйлдэл хийгээвэл илүү ингээд нөгөө бүжиглэх хөдөлгөөнүүд байгаа байхгүй юу? Тийм. Аадар бол за одоо ингээ илүү энэ эмгтэй энерги чи өөрөө ингэж гоё нөгөө хөдөлгөөн хийж маш гоё ингэж юу яадаг. Маш гоё тэнцвэртэй сэргэж гэлдэг. Тэнгүүд бас ингээ нэг жоохон зурах, бичих. Миний хувьд бол бүр амар бичих бяцлаглыг аягүй хийдэг. Ер нь ямарваа зүйл тохиолдонгууд тэрийг ингээд нэг цагаан цаас нөгөө нь жоохон бараан цаасан дээр ингэж хоёр ангилж бичээд цагаан нь болохоор болж байгаа зүйлүүдэд бичээд жоохон бараан өнгөтэй дээр нь учирж байгаа саад бэрхшээлүүдэд бичээд тэр хоёрыг харж агаад тэндээсээ хувилбар гаргаж ирж ингэж ажилтдаг байхгүй. Тэгэхээр би хүн бол илүү гоё бичээд за ингээ гоё хөдөлгөөнүүд хийгээд тэгээд бид нар саяхан бас одоо гоё эмгтээлэг энергийг сэргийгэх бүр гоё ивент хийсэн. За манай одоо стилист Майка, за бизнес ментор хишгээ гэд бид гоё хийсэн. Тэгмэд энэ дээр бүр бид нар манай Майка мань бүр оролж ирээд за одоо хідүүлээ эмгтээлэг энерги ингэж бүр улам гоё эмгтээ тэр хүмүүс ирсэн хүмүүс ингэж баг ингээ мөсийг хайлуулахын тулд тий гоё белли дэнсийн гоё бүжигчнийг дуудсан. За тэр хүн бол үнэхээр ингээл тий яг өстэй ингээ мөс хагалж байгаа юм шиг хүмүүсийг ингээл маш гоё болгож байгаа юм. Тэнгүүд тэр нөгөө одоо наран сүлжээ хүрдний тэр одоо энэ хүрдийг маш гоё ингэж хөдөлгөж бэлэдэнс чи илүү одоо энэгээр хөдөлдөг шүү дээ. Тим чээс тэнд одоо эмгтэн хүний тэр нөгөө яг төвцийг энэ тэр гал энерги оршоод байгаа байхгүй. Тэнгүүд тэрийг ингэж хөдөлгөөн хийнгүүд яг хийж байгаа хагшинд бүр эмгтээчүүд ингэж бүр халуун дулаан болж эхлээл, уян налархаа болж эхлээл. Яг ингэ хөдөлгөөн нь хүртэл амар гоё ингэж эвсэл нь өөрөө ингэж дотоодосоо хүн хүнийхаараа илэрч тодорч гарчиж байгаа байхгүй. Тэр хүнд бол угаасаа жоохон хөдөлгөөн тэр эмгтээлэг энергийн бүжгийн хөдөлгөөн тий. Тэгээд илүү бичих, дотоод мэдрэмжээ сонсох, өөртөөгөө байх тэр зүйлүүдийг хийх хэрэгтэй болчиход байгаа. Яг дутагдж байгаа зүйл надаа. Бүр яг хэлж байна. Ерөөс саний юм аа. Гэхдээ би ингээд бас бичихгүй байгаа, бас бүжиглэхгүй байгаа шүү дээ. Би болохоор жоохон гэхдээ тэр эмгтээлэг энерги байгаа ирнэ бас жоохон эргэлзээ байгаад байна гэдэг шүү. Тэгэхээр бас яг бичих бяцлаглаа хийгээд илүү ухамсаржуулах хэрэгтэй. Байгаа хэрнээ жоохон бүрэн төгс биш байгаа байхгүй. Тэр энэ эмгтээлэг энерги бүр гой бүрэн төгс болохын тулд ухамсар шингээхийн тулд бас яг ингээд бичих бяцлал хийгээд илүү зурах ч юм уу те ингээд бас хүүхдүүдтэйгээ байхдаа ч гэсэн энийг гоё гэр бүлийнхэнтэйгээ байж хата бас гоё хүүхдүүдийн хийж байгаа хөдөлгөөнүүдийг анзаараад хүүхдүүд чинь амар гоё тэр энергийг сэргийх зүйлүүдийг дандаа хийждэг байхгүй. Нэг бол зураал заяа. Нэг бол ингээл гоё бичээл будаал өгнө. Тэгэл ингээ хийж байгаа хөдөлгөөнүүдийг дагаж хийхэд яг тэр энерги ингээд эмэгтэй хүүхдэд дагаж хийвэл багш чинь гэрт чинь байгаа. Эмэгтэй багш нар байна. Тэр угаасаа багш нар эрэгтэй хүүхд аргын талаас ажил бас багш байгаа. Тэр айл болгонд эмэгтэй эрэгтэй хүүхдүүд байж ивэл хүүхдүүдтэйгээ яг ингээд нэг оройд яг яах юм бол цаанаасаа бүр өөрийн чинь ингээд тийм болох чинь бид нар анзаардаг байхгүй юу? Яг хүүхдээ энэ миний багш би хүүхдээсээ юм сурья гэдээ анзаарах юм бол яг тэр хэмжээс хүүхд ингээд тэр бүр яг унган байгаль чинь зүйлүүдийг заагаад өгдөг. Одоо яг гэртээ гээд эхлэнгүүт надаа ингээд зүгээр бодит одоо амьдрал дээр те бид нар яаж эмгтээлэг байх вэ гэдэг асуултууд гарч ирж байна. Юу гэхээр эрэгтэйг нь гэртээ очихлаар эмгтээлэг байхад нэгдүгээр хүүхдүүд тасалдаг гэж байна те. Өөрөөр бас яаж эмгтээлэг байж суралцах уу бид нарт суралцах юм их л байгаа. Гэрээс өрлөгтэй хүртэл уурлал ядарсан хүн те ингээл ёо ямар хэцүүтэй ингээл өсөө боочоол ингээл нэг тийм байдаг те. За ажил дээрээ ирэнгүүт овоорсоо ажиллаж байд юм уу өнөөдөр нэг хүнтэй за ажлынхаа нэг хүнтэй жоохон таагүй харьцажуул тэгэл ингээл сонирн болоод ингээл тэгтэл нөгөө юу эмгтэй энерги зүгээр тэнд чинь айгүй тийм сонирн болчихж байгаа байхгүй юу. За энэ мэтчлэн гадаа явангууд хүн эмгтэй хүн яаж өөрийнхөө энергийг эмгтээлэг энерги хадгалаад аваа явж болохоор юм. Ерөөсөө л бидний өнөөдрийн яг л бодит жишээ гараал явдаг, гэртээ очдог, ажил дээр очдог, за нэг дэлгүүр орно найзтайгаа уулзна юм. За энэ бүрчлэн дээр яаж эмгтэй энерги байнгын хадгалах удирдлагын амьдралт юм байна. Явж болох юм бол яг энэ ухамсарын техникээр үл хадгалаа яваад иж өстой болдгийн. Айгуу гоё. Тэгэхээр манай гэрт бас тохиолдож илээсэн юм л да айгуу хүрхэн жишээ. Тэгээд
манай хүүхдүүд хэлжсэн байхгүй юу. Одоо аа гэл бас хажуу талд ингээ байгаа хүмүүс хэлжсэн. Та чи угаасаа илүү ухамсар юм биш тэгэл манай үнийг. Намайг болохоор та чи угаасаа л нөгөө далд ухамсар шин тэр чигтэй гэл ингээд хэлж байгаа. Тэнгүүд тэр чи яг нөгөө аргыг хэлээд бэлгийг хэлээд нэрлэлчихэж байгаа байхгүй юу. За тэнгүүд бид нар бас ингээд нөгөө гэртээ байхдаа хоол хийж байхдаа ингээ айгуу ухамсартай хоол хийнгүүд амттай болдог илүү. Тэгээ би өөрөө ч гэсэн амар гоё хоол хийх хоббитэй. За тэг гэр цэвэрлэх. Тэр цэвэрлэх үед хүний дотоодод цэвэрлэгээ явагдчихэдэг байхгүй. Тэрийг бид нар ач холбогдлыг мэдчих юм бол амар гоё стрессгүй хийдэг болчихно гэсэн үг. Эмэгтэй хүн угаасаа цаанаас гэр орноо ингээд цэвэрлэх. Гэтэ тэрийг ачаалаа ихсгээл те өөрийгөө ингээд хүсээгүй байхдаа хийх ч юм уу тех хэрэггүй л те. Тэр бол бас хүчлэлж байгаа учраас хүчлэхгүйгээр би энэ гэрийг цэвэрлж яхад надад дотоодод тэр хөсөөр дамжиж ч юм хөлс гарвал тэр хөсөөр дамжиж бүр энэ дотоодод бүр цэвэрлэгээ явуулж байгаа юм байна гэдэг ач холбогдлыг мэдэрч ивэл амар гоё байхгүй. За тэгээ ингээд хоол хийхэд бид нар чинь тэр гаригийн одоо бид нар чинь угаасаа л гариг дэлхий дээр амьдарч байгаа учраас гаригийн цэслүүдийг аюу амар хүчтэй хийж өгч идэг. Хооллоод ундлаад явж итэл тэр хүн угаасаа элбэг дэлбэг амьдрах тэр зүйлүүдэд засаж явж байгаа хүнийг хоолсноор. Тэгэхээр бид нар хоол хийхдээ татгалзах хэрэггүй харин ч бүр тэр төвлөрлөө өгч анхаарлаа өгч ухамсараа өгч хийснээр л нөх хүн чинь ер нь ач холбогдолтой гэдгийг мэдчихээрээ тэр зүйлийг амар их дуртай болчдөг шүү дээ. Тэгэхээр жишээ хоёрхан зүйл дээр л юм байгаа байхгүй. За тэнгүүд бас ингээд бид нар байгаа гэр бүлийнхаа эргэн тойронд байгаа нөхөртөө за басад ингээд эргэн тойрон хамт ажилладаг хүмүүстэй хэд гадаад талаас харагдаж байгаа энэ одоо гоо сайхан талаас дотоод тэр энерги талаас бидний өгж байгаа зүйл өглөг байждаг. Одоо эмэгтэй хүн бол яалт ч өөрийгөө тэр гоо сайхан байх, дагналаг байх гой ингэж гойж гоодох тэр ирчмээрээ өглөг өгч идэг байхгүй. Тэр хорвоо ертөнц ерөөсөө өгөх авах зүйл дээр яагаад оршдог юм бэ? Эхлээд бид нөр өөрт байгаа зүйлүүдээ өгцөн байхад дараа нь бид нэр тэр орж ирэх зүйлүүд нь ингэж орж ирдэг. Юм чи ингэж оролт гаралттай явагддаг байхгүй. Тийм учраас эмэгтэй хүмүүс дотоодод байгаа тэр цэнгээ эргэтэдээ өгжиж тэгжиж тэр айлын бүх зүйл ингэж орж ирдэг байхгүй. Тэгэхээр эхлээд өгөх хэрэгтэй. Та гой байснараа хүртэл нөхөртөө өглөг өгч байгаа байхгүй юу өгж болох бол гой байвал нэг өгчин гой хоол нэг өгчин гой хоолоо ингээд ухамсартай сэтгэлээ шингээгээд ухамсартайгаар хийчих юм бол бас нэг өглөг болчихно. Тэгээ ингээд жишээ нь 5 дахь өдөр бол бүр ингээд яг гэр бүлийн гариг үждэг байхгүй юу. Эсрэгээр манайхан ч одоо бүр яг парти байж болно. Гэтэ тэр амар гадагшин найлаг их ингэж тэмдэглээд байгаа байхгүй дандаа парти байдлаар өнгөрүүлээд уг нь 5 дахь өдөр л яг юм хайрын гариг яг ингээд гэр бүл халуун дулаан уур амьсгал гэрээ гоё ингээд ширээгээ тойрч суугаад жоохон амттан идэх ч юм уу. Энэ амттан чинь бас тэр нөгөө сэтгэл зүйд нөлөөлдөг. Бүр дотоод давхраг. Яагаад одоо ингээд Дубай, Эмират, энэтхэг энтерт илүү ингээд марвууж энтер амар хэрэгтэй хүмүүс нь бүр хүртэл хийддэг байхгүй юу. Тэгэхээр тэгдэг вэ гэхээр тэр нөгөө хайрын энерги тэр амттанд яг нөгөө юун таарах юм бол жорн маш багаар ингээд жоохон ингээд идэх юм бол идэхгүй байснараа бид нар тэрийг ингээд бүр хаачиж байгаа зүйл биш. Нөгөө дарагдчихж байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө хүүхдүүд ч гэсэн тэрийг идэх хүсэлтэй байдаг. Тийм жоохон зарим ингээд амттан жоохон идээд тэг ингээд халуун дулаан уур амьсгал бүрдүүлээд тэгээ ингээд гэр бүлээрээ тойрч суугаад ингэснээрээ тэр 5 дахь өдрийн гаригийн тэр гэр бүлийн гаригийн сугар гаригийн ирчмийг амар гоё ирчимжүүлээд өгчөж байгаа байхгүй юу. Тэгээд хайртай хүмүүстэйгээ гоё бие бинийгээ сонсоод тийм байна. Энэ бол бас ингээд 5 дахь өдрийн маш том өглөг болчихж байгаа юм. Бодит амьдрал дээр ч гэсэн баасан гарагчин хүүхдүүд маргааш нь хичээлгүй амралтын өдөр даалгавар хийдэггүй бас баярын өдөр байхгүй юу манай хувьд. Маргааш эрт босхгүй даалгавар хийхгүй гэл бүр сурцгаацсан том жижиггүй. Тэгээд нэг айхтар эрт унтаач гэл айл болгонд өрөндөг тэр асуудлууд харьцангуй гайг байгаад байдаг. Тэгтэл гариг ирэхсийнхаа тохиолоор хүртэл баасан гариг гэр бүлийн өдөр байж болох юм биш. Ямар гоё юм бэ? Яг тохиромжтой өдөр юм байна. Нэрээ гариг гэснээс нэвтрүүлэг эхлээс өмнө бид 3 одоо ингээ анзаарч ивэл өөрсдийн өнгөн дээр суудсан байгаа. Одоо миний өнгө нэг юм ягаан хөвмсөн хувц тайвар ягаан цагаан харагдаад байна уу? Туулах болохоор цагаан өнгө. Багшиг болохоор юм улаан өнгө. Тэгсэн чинь гариг болгон чинь өнгөтэй, хүн болгон өнгөтэй гэсэн юу гэсэн бэ? Энийг тайлбарлуулмаар байна. Тэгэхээр бас ингээд бид нар эмэгтэйлэг энерги байгалийн талаас нь илүү тэрийг ингэж гоё нэгтгэж авч явахын тулд өдөр болгон бас нэг юм байгальтай ойрхон өнгөнүүд байгаад байгаа байхгүй юу. Тэнгүүд нийт өдөр болохоор ийм цагаан мөнгөлөг өнгийг нийт өдөр гоё дэмжиж байгаа юм. Тэгээ цаанаасаа ч гэсэн яагаад эмчнэр ийм цагаан алаадтай байдیں۔ Тий хариу нэхгүй хайрыг бусдад түгээхийн тулд тийм эмчнэр тийм цагаан алаадтай байдаг. Тэнгүүд нэгд өдрийг бид нэг ингээд яг тэр эжийн сэтгэл шиг тий их хүний сэтгэл шиг ингэж гоё тийм
мөнгөлөг өнгөөр цагаан өнгөөр эхлүүлэх юм бол маш гоё бас байгальтайгаа хамт эхэлж байна гэсэн. Тэгэхээр бид нар чинь бас ер нь л хувцас хэрглэж гин, юу ч хэрглэж гин, хэрглэж байгаа зүйлээ бас илүү ач холбогдлыг тодруулж нэгтгэж хэрглэвэл бас их учир утгатай байгаад байгаа юм л да. Тэнгүүд та бүхэн бас нэгдэх өдрийг одоо эмгтээлэг энерги ярьж байгаа учраас тэр нэгдэх өдрийнхаа эмгтээлэг энергийг та нар бүхэн бас ингэ туршаад үзэрэй. Нэгдэх өдөр цагаан өнгө өмсөн хүн л их үзэсгэлэнтэй харагдаад байт. Тийм үү? Тийм бас ажил дээр бас хараарай заяа. За тэр өдөр яг тэр өдрийнхөө өнгийг өмссөн илүү үзэсгэлэнтэй харагдаад. Яг тэр нөгөө байгалаас ирж байгаа ирчмийн нэгтгэж байгаа байхгүй. Гадаад дотоод гэдэг хоёр ойршихуй нэгтгэж байгаа учраас ажил бүтгтэй бас холбоотой байх бах тийм ээ. Тийм бидэг. Тэнгүүд хоёр дахь өдөр болохоор ингээд улбар шар төрлийн өнгөнүүд bijдэг. Ангараг гаргийн. 3 дахь өдөр болохоор гоё ногоон бүлгийн өнгөнүүд bijдэг. Илүү тийм зүрхний чакра өндөртэй хүмүүс. За ингээд боловсрал амжилтуудыг авчирдаг. Тэнгүүд та ногоон өнгийн бүлгийн өнгө өмсчвэл бас аливаа зүйлийг эхлүүлэхдээ ч юм уу гоё уулзалт хийхдээ тэрийг өмсчүүл илүү азтай илүү тийм амар гоё амжилт дүүрэн байх гэдэг байгаа байхгүй. За тэгээд 4 дахь өдрөөхөө цайвар гоё шар өнгийн бүлгийн өнгөжтэй 5 дахь өдөр болохоор жинхэнэ тод дуртай өнгө өмсөж гэж зүйлдэг. Та 90 өнгөнд дуртай бол 90-ийг өмсөж болно. Ягаан тэг юу ч гэдэм бүрээс та хамгийн гоё дуртай тод өнгөнүүдийг бас л хариг нь гоё тохирч шүү. Тийм байна дураараа. Тэгээ хагасаа өдөр болохоор хар хөх өнгөжтэй. За тэр бол хагасаа өдөр бол бүр яахыг зөвлөдөг вэ гэхээр ингээд илүү одоо нөгөө нэг өөртөө ажиллах талаас нь бол би өнөөдөр бол би маш бага ярьж бага ярьж гэж байгаа хгүй бүр өөртөөгөө хэлж бага яриад за ингээд илүү одоо өөрөөсөө ингэж дотоод одоо ухаарлыг би гаргаж энэ өдөр бол би ингээд өөрийгөө илүү сонсож олон бэрхшээлүүдийг би ингээд нэг хэрэн шийдэж одоо би энэ гарагтайгаа ажиллая гэх. Тийм хүртэл одоо үг хэллгүүд хүртэл ингээд байждаг. Тийм учраас хагасаа өдөр бол шүүгч гараг байждаг учраас нөгөө илүү хүнийг битгий шүүмжлээрээ ядаж 7 хоногийн нэг өдөр бид хэдүүлээ хүмүүсийг шүүмжлэхэд болчих. Бям гараг шүү. Бям гараг байхгүй юу? Тэгэхээр та хүнийг тэр өдөр шүүснээрээ өөрөө шүүлтэнд орчдөг байхгүй юу? Тийм учраас бид нэр одоо нөгөө үйл үүр эргээд нөгөө үйл үүр карма гэж ирдэг. Бид нар кармага нэмхийг угаасаа хүсэх хэрэггүй, хүсдэг хүнч байхгүй шүү. Тэгтээ санамсаргүй үлдчихэж байгаа байхгүй юу? Тийм учраас 7 хоногийн нэг өдөр айгүй гоё. Альва зүйлийг шүүмжлэхгүйгээр альва зүйлийг ингэж одоо заавал тэрэнд ингэж дүгнэлт өгөхгүйгээр сайхан ингэ зөнгөөр өнгөрүүлээд харин дотоод одоо ингэ баг яриад өөрийгөө илүү сонсоод байх юм бол тэр гаригийг та айгу зөв өнгөрөөж байгаа хгүй. Тэг ягаад ч угаасаа шүүгч нар цагдаа нар тий хар хөх өнгийн хувцастай формтой хүмүүс байж тэгэхээр шүүгч хүмүүс ч хар өнгөж идэг шүү дээ. Энэ бол өөрөө хамгаалтын өнгө байхгүй юу. Тэгэхээр ер нь ингээд альва зүйл гашуудлын янз янзын тохиолдоход хар өнгийг өмсдөг. Тэгэхээр тийм илүү хамгаалах зүйл хэрэгтэй үед бас энэ хар хөхөнгүүдийг өмсөх юм бол илүү бас цохимжтой байдаг. Тийм бид нар өөрсдөө ч гэсэн хамгаалж байгаа юм бас. Тийм байх. За нэм гараг болохоор одоо яг миний өмсцийн улаан өнгө. Яг улаан бөгөөд нарны өнгүүд нар яаж хувирдаг вүлээ те тэр гоё уусгалын нарны өнгөнүүд орж ирж идэг. Энэ өдрөл аавда чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлж хариу ихгүй талархлаа илэрхийлж чадвал тэр хүний гоё ажил карьер гоё өсөлтүүд орж ирдэг. Тийм үү. Тэгээ наранд ингэж гоё гараад нар жаргахад нар мандахад та ингээ гоё наранд төвлөрөөд би наранд гоё анхаарлаа илгээе, төвлөрлөө илгээе, ухамсараа илгээе. Зүрхэн дотор байгаа зүрхээ нэгээд би гоё бүх зүйлээ илгээе. Одоо ажил миний болоод гэр бүлийн маань энэ эх орны маань тэ ажил карьерийн өсөлтүүдийг гоё өндөр сайхан байлгаж өгөөрэй гэт ингээ хүсгэд нар тэрийг ингэж нарны эрчимтэй нэгтгэж чаддаг. Тэгэхээр нар жаргахад бас хүслээ хийлүүл илүү бас биелдэг. Нар мандах, нар жаргах хоёр тийм ижил гоё хэмжээстэй ичдэг байхгүй юу? Тэгэхээр хүмүүс гоё нар жаргаж байгаа үед бас гоё зориг байвал ажил карьертай холбоотой зүйлүүд байл бас гоё хилж байгаарай. Маш гоё дэмжлэг, маш гоё эрчим ингэж нэгдэж орж ирдэг шүү гэх. Тийм зүйлүүд. Байгаль эмэгтэй хүн хоёр холбоотой гэдэг. Угсаад нөгөө дуу шүлгэн дээр ч гэсэн эмэгтэй хүмүүсийг цэцэгтэй зөөрлөж те байгалийн гоо үзэсгэлэнтэй зөөрлсөн байдаг штэ. Энэ цаагаараа ямар учиртай юм болоо. За яг өнгөц ойлгоход бол эмэгтэй хүн л нэг юм гоё ганган ирэмэрэ хувц өмсдөг. Тэр нэг цэцэгтэй адилхан байдаг байж гэж ойлгох гээд. Одоо байгалийн энерги өөрөө тийм гоё цэвэр хариу нэхгүй энерги гэж тох. Байгалийн одоо дээд ухамсарын энерги бол угаасаа байж идэг. Тэр энерги тийм ариун, цэвэр чадамжтай. За ингээд маш гоё хариу нэхгүй гөрөөж. Тэгэхээр яагаад эрэгтэйгээс эмэгтэйг нэлээд нь авч эмэгтэй хүн чинь бүтээлийг үүсгэж идэг байхгүй юу? Хүн төрүүлдэг шүү дээ. Бүтээгч хүчтэй цаанаасаа. Тэгэхээр цаанаасаа л эмэгтэй хүн болгон хариу нэхгүй хайрыг урсгаж идэг байхгүй. Тэгэхээр эрэгтэй хүн эмэгтэй хүн хоёрын ялгаа нь л тэр одоо эмэгтэй хүн бол бүтээл хүн гэдэг бүтээлийг үйлдвэрлэдэг учраас
та бол яалтчгүй ингээд тий энэ хорвоогийн байгалийн зам ёсоор та өөрөө ингэж байгальтайг нэгтгэх тийм гоё зам ёсны төрцөн бүтээгч, дэлгэрүүлэгч цэцгээр зүрлэх юм бол та ингээд дэлбэгээрээ ингэж бүр дэлбэлж идэг. За тэгээд охтууд ингээд жоохон бахта бүгдээрээ гоё гүнжтэй кинонуудыг үздэг гэсэн тий. Жишээлж ярих юм бол тэгэхээр тэр гүнж дээр бүгдээрээ ингээд гоё титэмтэй байдаг тий. Энийг бол бүгдээрээ зүрхийг хүсэж исэн титэм хүртэл ингээл тий. Тэнгүүд одоо би ингээд бяцлаглынхаа явцад тэр эмэгтэйчүүдийн титмэн гэрлийн ингэж гоё дэлбэгийн нэг тийм бяцлал хийдэг. Тэгэхээр эмэгтэй хүн тэр ингээд яг өөр дээрээ титмэн гэрлийг зүгчхээрээ асаачаараа тэрийг ингээд мэдэрчхээрээ ингээд бүр аюу гой цаглашгүй болчихдээ. Нөгөө дотоод гоо сайхан шууд илэрчиж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр титмэн гэрэл гэдэг бол угаасаа бэждэг. Яг эмэгтэй энерги илүү тэр эмэгтэйчүүдэд их үждэг тэр хатан энерги гэж яриад байгаа. Тэгэхээр яагаад Монгол уламжлалт ухаанаараа ч гэсэн ингээд дээр үесээ бүр тэр хатан тэр малгай тэр зүйлүүдийг илүү ингэж гоё тэр хувцас сунрыг маш гоё ингэж ажил тогтолтой өмсөж исэн бэ гэхээр бүр тэрийг ингэж дотоод тэр зүйлүүдийг гаргаж ирж байгаа тэр үед байсан зүйлүүдийг. Тэгэхээр одоо үед бол мэдээж одоо орчин үед бол илүү гоё юмнууд энгийн болж байна те илүү минималист болж байна. Тийм учраас бид нар энийг илүү бяцлаглаар дамжуулаад тэр титмэн гэрлийг дотоодоосоо угаасаа эмэгтэй хүн өөр дөрөө залах хэрэгтэй. Тэгж бяцлаглаар дамжуулж одоо тэр гоё гэрлүүдийг асааж авах хэрэгтэй гэж дээ. Тэгээд ингээд дотоодоосоо асаагаад ирэхээр та яалтчгүй энэ гэр бүлийнхаа гүнжин юм шүү, хатна юм шүү те. Энэ гэр бүлдээ та хамгийн үнцэнтэй дэлгэрүүлэгч юм шүү. Та их усүрэн юм шүү. Танд бол үнэхээр тэр их бүтээгч хүч ингээл урсаал байж идэг. Та ингэж халигж цалгиснараа гэр бүлээ үнэхээр ундаалж идэг шүү гэдгийг л илүү би бас дамжуулах хэрэгтэй. Бяцлаглалын хугацаа нь ямар ах вэ? Одоо бит хоёрын титмэн гэрлийг гэлөө нээж өгвөл тийм цаг хугацааны баримжаа байгаа юу? Арай болохгүй юу? 27 минут. Болохгүй юм байна. Тэгвэл дараа нь цаг гаргаж иж бяцлах юм байна. Юу эмэгтэй хүний дотоод гоо сайхан гэл ингээ ярихаар дотоод гоо сайхнаа бишээ дотоод одоо энэ юу гэмдэ тэр гэрэл тий харахад антчгүй байдаг да ер нь эмэгтэй хүнтэй ингээд найз нөхөд ингээ харахад нүүрэн дээр баахан өрчлээ суулгацсан тий тэгээд ингээд харваас нэг өнгө зүс жоохон гундуухан эмэгтэйчүүд чинь нөгөө дотроо байгаа зүйлээ асааж чадахгүй өдөр тутмынхаа амьдралын хэм маягтаа унтарсан гомдсон шаналцсан ингэсэн эмэгтэйчүүд явж идэг. Энэ хүмүүс дотоод гоо сайхнаа асаавал заавал бяцлаглалын аргаар асаадаг юм болов. Энийг хажуу хавирганаас нь хин нэг нь асаалцаж өгөх хэрэгтэй байдаг уу? Ер нь яг яах ёстой юм бол. Одоо ч энэ нийгэмд чинь бүсгүйчүүдийн ачаад нуруунд дээр маш их ачаа байна шүү дээ. Ажлаа хийн, хүүхдээ яах вэ, гэрээ яах вэ? Тэр байтга бүр улс төрийн асуудалд ч хүртэл оролцсон эмэгтэйчүүд ч явж байна. Би жоохон яриаг бараан тийш нь ханцаалгаж магадгүй. Гэхдээ миний дотор л орж ирээд байгаа байхгүй юу? Эмэгтэй хүн дотроосоо гэрэлтсэн байхад аяанда гаднах төрхөнд анзаарал эхэлт юм билээ. Сэтгэл санаа сайхан байна, тий. Бусдад гоё инээд цацруулаад гэрэлтэй нүдэн гэрэлтэй л яриад эхэлдэг шүү дээ. Тийм гоё аз жаргалтай эмэгтэй яаж байж чадах вэ? Тэр бол эмэгтэй хүний дотоод эмэгтэйлэг одоо тэр гэрлэн ласцсан явж байгаа эмэгтэй тийм байна гэсэн үг бидтэй тий. Тийм тэгэлгүй яах вэ? Яалтчгүй бас энэ бол хамгийн бас одоо ингээ олон эмэгтэйчүүд сонсоход бол тулгарч байгаа. Яг хүмүүст ингээл тий үнэхээр ингээд одоо олон хүмүүстэй харьцаж байхад бол яг ингээ бүр амьдрахаа болчих юмсан тий. Үнэхээр амьдралд бол үнэхээр ингээд гонигтай байна. Цаашаа ингээ амьдрахад бол үнэхээр ихтгэлгүй байна. Тэгэд яалтчгүй энэ эмэгтэйчүүд маань ихтгэл найдвар дутагтаад байна л да. Тэгэхээр үнэхээр өнөр амьдралд бол ингээд маш олон саад бэрхшээлүүд бол учирдгүй гэвэл учирдаг. Бид нар бол энийг яалтчгүй бас ярих хэрэгтэй. Тэгэхээр өнөөдөр бол бид нар ингээд энэ зүйлүүдийг эрэл хийгээд зүрхээ нэгээд бас яг зөв цагтаа тусламж авах хэрэгтэй. Тийм учраас тусламж энийг бол одоо ухамсарыг цэвэрлэх тэр яг тэр эмэгтэй хүний дотор нь байгаа тэр хүнд тохиолдсон зүйлүүд байгаа байхгүй тохиолд ямар нэгэн зүйлд ингээд амьдралд нэг зүйлээс ингээд тохиолдоод за зүгээр өнгөцөн ингээд нэг хүнд гомдчихж байгаа байхгүй юу тэгэхэд ингээд гомдол гэдэг зүйлийг бас удаан тгий яваад иж болтгүй тэгэхээр бид нэг хүнд гомдлоо гэхэд тэр зүйлийг арилгадаг бас нэг техниктэй байждаг байх хэрэгтэй тэнгүүд хамгийн энгийн арга нь одоо жишээ нэг эмэгтэй хүн нэг хүнд гомдлоо гэхэд хүүтэн одоо ингээд бүлийн баананд нэг 27 минут суучих юм бол
халуун биш шүү. Хүүтэн бүлээн гэж аахгүй. Хүүтэн бүлээн тийм баанд суучих. Тэгээд дуртай одоо юу гэдгийг өнөртөнгээ хийгээд ч юм уу те дуртай давсаа хийгээд ингээд суугаад тайвшраад ингээд зөөлхөн аялгуул сонсоод ингээд бас тэр цэвэрлэгээ явагддаг. Тэр ер нь цэвэрлэгээ бол илүү усаар ингээд усаар жишээлхэд бол ганцхан усыг сонгоход бол хүүтэн юмд айгүйх цэвэрлэгддэг. За тэгээд нэг удаа хүүтэн шүршүүд та 4 минут орж чадах юм бол таны гомдол шууд тайлагдана. Тэгэхээр бид нар ер нь ингээд маш гомдсон явж идэг. Ганцхан гомдлыг ярихад л тийм ч бид нар гомдлоо ингээд одоо устгаж явах хэрэгтэй, арилгаж явах хэрэгтэй. Тэрийг бол одоо ингээд шууд алга болгож явах хэрэгтэй гэдэг. Юм болж игэл гомдмооргүй байна. Гэхдээ л гонсоох мэдрэмж яалтчгүй ингээл гарч ирэл байдаг. Тэгээ байгаа юмыг чинь яаж аргалах уу? Тэгээ өөртөөгөө ажиллаж байгаа яг үнэхээр бясалгаж сураагүй миний хувьд бол за ингэж л бодож байгаа өөрийгөө тайвшруул. За амьдралд юу нь юу чухал лүлээ. Бүгдээрээ л илүү бүтэн эрүүл ах хэвээр. Гэртээ яваад очиход хүүхдүүд маань урдаас инээгээд огтондаа. За одоо юу хэрэгтэй ингэж өөрийгөө би хүчээр загнаж байгаа аахгүй юу? Тэгжэл гомдлоо тайлахыг хичээж байгаа. Түүнээс биш одоо яг багшийн зөвлөж байгаа шиг ингэж дотроосоо цэвэрлэгд байгаль эмэгтэй хүмүүс холбоотой хүүтэн уусанд ор гэдэг юм уу? Ийм юм ерөөсөө би сонсоогүй байна. Одоо багш маань сая инглээ тий өөрөө өөрийгөө цэвэрлэх нэг жижигхэн жишээ шүү дээ. Энд чинь зөндөө олон бас бэлтгэлийн арга янз бүрийн арга байгаа. Гэтэл бас хажууд нь би нөгөө түрүү асуусан шүү дээ. Хажууд нь байгаа хүмүүс ч юм уу. Гүдээ би бүр ажлынхаа нэг хүнийг ч юм уу би нөлөөлж болох уу? Одоо тэр хүнд туслаж арах ч юм уу? Одоо гэр бүлийнх нь хүн ч юм уу? Тэ одоо жишээ нь Эма нэг өдөр ингээл амар хүнд гомдсон. Айгу юу нөгөө эмчтэй инээрэг вэ өтгч ингэсэн ороод ирээгээ бодъё л доо. За ийм байхад гэр бүлийнх нь хүн туслаад ч юм уу. Нөгөө хүүхдүүд бол хөөрхөн штэ. Өөрөөрөө ингээл гүүж ирээл тэгэл ээжигээ харин ажлынх нь хүн за яг энэ маань нэг л биш болчихжээ гэвэл туслах аргууд байдгүй. Байдаг. Одоо шууд хийж үзүүлж бас болж байна. Одоо бид нар ингээд яг биднэрт ойрон тойронд маань тийм одоо зүйл тохиолдож юм бол одоо энэ алга байгаа юм. Энэ бол ингээ алганы чакранд явж идэг байхгүй бүр алганы маш юм нарийн энергиуд явж идэг гэсэн. Тэгэхээр бид нар тэнцвэргүй хүндээ тэнцвэртэй хүн туслах гэдэг шүү дээ. Маш зөв байхгүй юу? Тэгэхээр одоо та хоёр маань ингээ бие биендээ туслах жилаа гэхэд хоёулаа ингээ өөд өдөөсөө алгаа нэ заяа. Тэгээд зүрхээ нэгээд за тэгээд бие бинийгээ ингээ за би одоо ингээ цэник өгье да. Өөртөө байгаа тийм ингээ маш гоё тэнцвэртэй цэнийг илээж гэнэ гэдэг. Аваарай. Тий өгч авъя. Анхаарлыг өгье. Нүд нүдрүүгээ харах уу? Тий ингээд гоё өөд өдөөсөө хараад тэгэл ухамсарыг өгье. Гоё амьсгалыг өгье. Хариу нэхгүй хайрыг илгээе. Чамдаа. Аваарай. Бист амар их юм өгч шүү. Ингээд дээдиндээ хайрыг өгье. Дээдиндээ ариуслыг өгье. Дээдиндээ баяжуултыг өгье. Дээдиндээ хариу нэхгүй хайрыг өгье. Талархлыг өгье. Би чамдаа бас талархдаг штэ. Гээд төвлөрөл, анхаарал, ухамсар, сэрхүй, амьсгал 5 6 7 8 9. За ингээд нэг 9 минут юм уу ингээд хамгийн багадаа 9 секунд 9 минут ингээд хоёр маань биеиндээ ингээд өчгöd. За тэгээд дараа нь ингээд ярилцаад үзээрэй. Ингээд сэтгэл өргөгдсөн байна. Бүр туршиж үзээрэй. Нэр яг тийм ч юм шиг санагдаад юм шиг. Тэгэхээр бид нар бие биенийгээ ингэж одоо бие биендээ туслах бүрэн боломжтой. Эхний ээлжинд бол бүр ингээд тусалж боломжтой. Дараагийн ээлжиндээ яах вэ гэхээр бүр ингээд энэ зүйлүүдийг бид нар ингээд сургалтын аргаар нь бүр эзэмшчих юм бол насан туршдаа одоо бие биендээ ингэж амьдралын зөвлөгч байх тий. Ер нь бол одоо ингэж сайн явах хүмүүс чинь цаанаа дандаа өөр юм гисэн одоо юм сүнсний ментортай байх тий. Сүнслэг бясалгалын багштай байх, хөтчтэй байх. Энэ зүйлүүдийг ингээ илүү бүрэн төгсөхийн тулд тийм хүмүүстэй байждаг байхгүй багтаа байждаг. Тийм хүнтэй байждаг. Тэгэхээр бид нар наан нь бол биднэрт бол шууд эхлэхэд бол бие биендээ бол хоёр байгаа хүн биендээ тэнцвэрийг өгч чаддгийг шүү. Бид нар ер нь бие биендээ өгч чаддгийг шүү гэдгийг бид нар энэ нэвтрүүлгээр ойлгочих хэрэгтэй. Бие бинийгээ хайрлаж чаддгийг шүү. Тэр яг тэр хэрэгтэй үед нь маш гоё зүрхээ нээгээд танд үнэхээр өгье гэсэн чин сэтгэл байвал үнэхээр өгч чаддгаа. Бүр өөрт байгаа та тэр гоё бодож байгаа би нүдэд тусалжий гэсэн сэтгэлээр үнэхээр өгч чаддаг. Тэгээд нэг гоё твэрсэн багт бол
тэр хүн болов бүр тэрэл тал маш гоё шүү тэр үл ингээ гоё зүрхнээс зүрхэн тийм ирчим өгдөж байгаа. Тэр эмэгтэйчүүд бие биенийгээ гоё тэрдэг бай, тий. Бие биенийгээ гоё хайрладаг бай. Үнэхээр дотоод сэтгэлээсээ тэрийг хүсээд ингээ өгөх юм бол тэр бол үнэхээр ингээ бие биендээ өгж байгаа тийм гоё сэрэл, бие биендээ өгж байгаа тэнцвэр, бие биендээ өгж байгаа авшиг тийм амар гоё зүйл байдаг. Таны подкаст таны постыг харж байсан чинь өөртөө зориулсан 10 минут ч гэсэн гайхамшиг бүтээж чаддаг гэд яг уншаад нэрээ тийштэй хамгийн сүүлд би өөртөө 5 минут 10 минутыг яг ингэ зориулж байгаа шүү гэж хэлээ зориуллаа да гэж бодсон. Тэгээ одоо бид гурийн энэ өндөрсөд подкастыг сонсож байгаа эмэгтэйчүүд энэ ойрын үед танд өөртөө зориулаагүй цагийг яг энэ цаг хугацаа гэж бодоорой. Цаг байна уу? Цаг 30 минут байна уу? Тэгээд та яг энэ үед эмэгтэйчүүд өөртөө цаг 10 минут ч байна уу тийм ээ хэдэн минут хамаагүй чанартай цагийг яаж гаргах вэ? Бас л нөгөө эмэгтэй энерги сэргээх ээж жаргалтай бол гэр бүл жаргалтай гэж үгээдэг шүү дээ. Тэгээ зөвхөн ингэж амиа удаад биэл нэг сэрээ чигээд байгаа юм бол бас биш. Ийм арга зааж өгвөл болж гинөө. Ерөөсөө л имчилгээ хийх гэдэг дарга зааж харин тийм тэглгүй яг тэгээд яг өглөө бас яг босоод байжсэн чи яг над руу яг нэг хүн утцсан бүр яг хөвсгөлөөс тэгээд тэр хүн маань бас ахаад сонсох болов уу гэж би бодож байна. Тэгээд үнэхээр бас тэр хүнд үнэхээр яг мэрэгжил надад ингээд туслаач гэд яг ингээд бүр зүрхээ нэгэ ярьсан. Тийм учраас манай эмэгтэйчүүдэд бол ингээд яалтчгүй ингээд тусламж хэрэгтэй байж идэг. Тийм учраас бид нар тэрийг эмэгтэй хүн гэр бүлийг ингээд авч явж байгаа. Тэр гэр бүл байгаа эмэгтэй хүмүүс бид нар цаашлаад энэ зүйл энэ гоё дадал ухамсаруудыг гоё охтуудаа бас дамжуулж өгвөл бид нар амар гоё ихгүй юу. Тэгэхээр ер нь бол ингээд тэр зүйлүүдийг маш гоё бүтээлч тэр өдрийг өнгөрүүлэхийн тулд бас нэг аргыг зааж өгье. Одоо ингээ гоё гэрийнхаа одоо хойд зүгийг сонгоно гэсэн үг. Тэгэхээр бид нэр өнөөдөр ингээд амьдралд үнэхээр тэр хүн ингээд саад бэрхшээл учирсан тий хаашаа гарахаа мэдхгүй болцсон тийм хүнд бол ингээд энэ бол үнэхээр ингээд бас юу авчирна арай твшил авчирна. Тэр хүнд ингээд гарцыг зааж өгнө. Тийм учраас гэрийнхаа хойд зүгийг сонгоод өөртөө ингээд гоё над руу хандаад бас гоё ингээ аялгаа авч болно. Тэгээд ингээд 9-өөс нэг 7 минут 9 минут дотроо л 10 минут дотроо л нэг аялгаа авахгүй тэр аялгааг аваа. Тэгээ хой зүргөө харж агаад эсвэл та одоо өөрийнхөө дуртай сонсох тэрхүү аялгааг ингээ YouTube дээр тавьж агаад за тэгээ ингээд би энэ гэр бүлээ те за би ингээ байгаа бүх хүмүүсээ ингэж сайхан өнөөдөр ингэж хайр инэрлэлээр дүүрэн те бүтээлж маш гоё эмгтээлэг энергиэр ингэж бас бүрэн дүүрэн одоо ингээ авч явахын тулд өөрийн дотоодод байгаа бүхний би гоё ингэж урин залж байна гэд өөртөөгөө ажиллаад тэгээ энийг ингээд та өглөөдөө хийгээд үзээрэй оройдоо хийгээд үзээрэй тэгээд надад одоо учирж байгаа саад бэрхшээлүүдийг би нэг нэгээр нь давж гарахын тулд би ингээ хойд зүгт хандж байгаа. Хойд зүгүүл одоо дээр үеэсээ монголчууд дандаа хойд зүгт те шүтдэг, итгэдэг бүх зүйлээ тавьдаг гэсэн. Өөрийнхөө итгэл үнэмшлийн зүгүүл хойд зүг гэждэг байхгүй. Тэгэхээр ертөнцийн ч гэсэн хойд зүг өөр хүнийг итгэл үнэмшилд нь авчрах зөв замд нь авчрах тийм зүг гэждэг. Тэгэхээр та одоо хаанч явж исэн, гадаа явж исэн, гэртээ явж исэн яг тэр хойд зүг рүү харж агаад танд үнэхээр тэр учирч байгаа зүйлээ бүгдийг хэл. Бүгдийг хэлээд болохгүй байвал та бич бүр танд бараан зүйлээл та бараан цаасан дээр бич тэгээ бүр ингээд бичиж агаад өстой яг ингээд танаас гарах бүх зүйлийг гарга та уйлж болно уйлаад чамаагүй гарга та дуулж болно дуулаад чамаагүй гарга та бүр юм ярмааргүй ч гэсэн болно юм ярихгүй бай яг та тэр цагт орш бүр өөртөөгөө л бай тэгээ хой зүг рүү харж агаад тэгээ бас ингээд лаама асаах ч юм уу те нэг жоох орчноо бүрдүүлээ тэгээ надад тохиолдоод байгаа би энэ саад бэрхшээлүүдийг би нэг нэгээр нь давахыг хүсэж байна. Тэгээ энэ орчлонгоос надад тэр зүйлийг давхад одоо хэрэгтэй байгаа хүмүүсийг бас илгээгээчтэй гэж үнэхээр зүрхнээсээ хүс аяанда бүр гараад ирнэ ирчмээрээ. Танд тохирох, таны тэр сэтгэл санаанд тохируулагдах тийм бүр хэмжээстэй танд нөлөөлж чадах, таныг одоо өөрчилж чадах тийм хүмүүс гараад ирнэ. За тэгээд би гэр бүлийнхаа эмгтээлэг энергийг зүн совин одоо энэ далд ухамсарыг илүү одоо сайхан мэдрэмжтэй авч явахын тулд хэрэгтэй байгаа бүхнээ би урин залж байна гэд тэнд ингээ 9 минут та ингээд бясалгал хийхэд тэгээ зүрхэн дээрээ би оршиж байна гэд би зүрхэндээ ирлээ гэдэл таны зүрхэн дотор л бүх зүйл чинь байгаа. Тэгээд та өндөгнүүдэд нийлвэл эмэгтэй хүн Монгол эмэгтэй хүн өндгөндөө нүдтэй гэж ярьдیں۔ Тэгэхээр та тэр өндгөндөө байгаа нүднүүдийг дотор хараануудыг ажилуулж эхэлнэ. Танд үнэхээр 7 хоногийн дараа 14 хоногийн дараа
бүх зүйлүүд чинь нэг нэгээр шийдэгдэж эхэлнэ. Тэгэхээр та хойд зүг тандараа л гэж тэгж байгаа. ертөнцийн бас гэрийнхэн хойд зүгийг та маш гоё тийм итгэл үнэмшлийн зүг болгоорой. Таны саад бэрхшээлийг давах зүг болгоорой. Та өөртөө ажиллах эмгтээдлэг энергийг түгээх төвцийг болгоорой л гэж зөвлөмөр энэ. За гоё арга сураад авлаа шүү. Тийм байна. Тэрнээс гадна одоо бас ингээд нөгөө за одоо энэ аргыг ингээд хийгээд эхлэн штэ хэдүүлээ. За тэгэнгүүт бид нэр за сураад авлаа. Бас ингээд өдөр болгон эмгтэй хүн өөрийгөө мэдрэж гой сайхнаар мэдрэхийн тулд тий дотроосоо за энэ арга байна ингээд нэг гайгүй айтайхан шиг гоё юм бодоод ингээд нэг тайван сайхан эхлүүлэхийн тулд эмгтэй хүн бас гаднах дүр төрхөө ямархуу байлгаж эхний энэ өдрийг эхлүүлвэл бас их зүгээр байдгийг. Тэр нь дүр төрх гэдэг нь царайгаа хуургах биш л те. Одоо өмсөж байгаа зүүж байгаа ч юм уу. Бүр энэ үс зүс ч юм уу те. Юу ч яаж болно шүү дээ те. Тэгэхээр эмгтэй хүн түрүүн та бид нар ярьж байгаад ингээл орхицсан. Одоо дандаа ийм даашин зөмсөөл бас их зүгээр байдаг шүү. Хормоотой өмсөөл зүгээр байдаг шүү гэж ярьжсэн. Тэгэхээр бид нар яг би бол өмд өмсөх их дуртай хүн. Тэгээд нэг хормоотой юм өмсгөр ингээд сэвэлзээд нэг салхи сэвэлзээд эвгүй болоод идэг. Гэдэг шиг одоо ингээд баг багаар ингээд таслуулгаад ингээд гаднах төрхөө ингэж өөрчлүүлэх гоё шүү. Эмгтээлэг мэдрэмжийг их аавна гэдэг зүйл байна уу? Байна. Тий. Тэгэхээр яалтчгүй одоо эмгтэй хүн чинь нөгөө газартай их холбоотой байхгүй юу? Газар ээж гэж ярьдаг монголчууд бүгдээрээ. Тэгэхээр эн чинь яагаад тэр монголчууд тэр дээр үесээ газар дэлхийгээ ижи гэж нэрлэдэг байсан. Орчлон ертөнцийг яагаад эцэг тий эцэг одоо ааваараа төлөвлөж ирдэг байсан. Энэ бүхэн чинь айгүй утгатай байхгүй. Тэгэхээр бид нар тэр дороосоо эмгтэй хүний тэр үндэс хувилгаан хүрд газраасаа тэр ирчмээ авч иж бүрэн дүүрэн юм тэнцвэртэй ортокс оршдог байхгүй. Тийм учраас одоо эмгтээлэг юу бүг өмсөх, хормойтой зүйл өмсөх, дээл өмсөх, юу бүг өмсөх, даашин өмсөхөөрөө тэр нөгөө үндэс хүрдрүүн тэр газрын энерги чим гүн гүнзгийгээсээ гүнээсээ ингэж авах тэр холбоос, нарийн холбоос ирчмээр авагдаж байгаа юм. Тийм учраас л нөгөө ялангуяа ингээд 100 цагт бол бүр амар гоё та бүхэн маань төрсөн нутагтаа хаанч очсон тий бүр гутлаа тайлж агаад гоё хүл нүцгэн алхаад тэр хүлийн одоо энэ хүлийн уул болгонд чинь тэр маш гоё нарийн сувгууд оршиж байгаа. Хүлийн чакрач гэж бүр ярьдаг. Тэр сувгуудаараа та бүхэнгээ яг гоё тэр өвсөн дээр, элсэн дээр тэр гоё гიშгээд гоё юбх өмсөд та нэгд өдөр байвал цагаан юбх, мөнгөлөг юбх тийм стилийг бүрдүүлээд хоёр дахь өдөр байх юм бол та одоо улбар шар бүлгийн өнгийг бүрдүүлээд гурав дахь өдөр байх юм бол та ногоон юбх өмсөд дөрөвт өдөр та гоё яадгийн нар шиг гоё шар юбх өмсөд за тавд өдөр та хамгийн гоё тий хайрын далаа шиг ягаан юбх өмсөд за хагасаа өдөр та юм хар хүнгийн өөргөө хамгаалаад бас гэр бүлээ хамгаалаад тийм хар хүнгийн юбх өмсөд бүтэнсэн өдөр та яг л нарны өнгөнүүд яаж хоёрдгийн улаан юбх улбар шар тий нарны бүлгүүдийн юм өмсөд та ингээд байгальтайгаа яг нэгдээд үзэлтэй анзаараад ажиллаад та 7 хоногийг өнгөрөөд тэгээд үз бас тэхгүй тэгээд бас зүгээр хайнг хинэггүй бас байгаад үз хоёр ялгаан шууд гараад ирнэ. Тийм учраас ингээд өөр дөрөө хүн ач холбогдлын мэдрэхийн тулд нэг хийгээд сонирхоод үзэх хэрэгтэй гэж байна. Тэнгүүд л та яг тэрийг мэдэрчин гэсэн үг. Тэгээ ингээд тэр байгалийн энергитэйгээд өнгөөрөө нэгдээд өөртөө нэг жоохон хувьслыг бий болгоод өөртөө жоохон шилжилтийг бий болгочих хэрэгтэй байхгүй юу? Би бас одоо нөгөө дандаа гэртээ одоо бид нар чи ажиллаа хийж байгаа хүмүүс бол гарч яваа те эмгтээчүүд чинь бас нэг найз нөхдөөгөө уулзаад тэгээд ингээд гоё байгаад иж болох гээд байгаа байхгүй юу? Гэтэл бас би ингээд яг ярилцлага эхлэхээс өмнө би дандаа гэртээ байдаг эмгтээчүүдийнхээ өмнөөс би асундаа гэж бодож исэн. Ингээ хүүхдээ хараад гэртээ дандаа байж идэг эмгтээчүүд чинь гараал өөртөө шинэ хувцас авч чадахгүй, өөр хин нэгэнтэй очиод ярилцаад сэтгэлээ нээч чадахгүй. За тэгэл хүүхэд жоохот хоолунд нөхөр гээд ингэж итл орой олно тэгэл өөртөө цаг гаргаж чадахгүй. Ийм эмэгтэйчүүд маш их байгаа. Залууч байгаа, хөгшинч байгаа. Янз бүр насны ангилал бол. Тэгээ энэ эмэгтэйчүүд маань өөрийгөө эмэгтэйлэг байдлаас үлдээ бүр алдсан гэртээ. Тэгэл өсөө шууцсан хормоогоо чирсэн гэх нь арай мухайлах та. Гэхдээ ер нь бол ингээд өөрийгөө хайцсан л байдаг. Тэгэхээр энэ эмэгтэйчүүд маань эмэгтэйлэг байдлаас сэргээхийн тулд бас нэг жоохон ч гэсэн арга байна уу? Гэртээ яавал зүгээр үү? Бясалгал хийх ч зав олдохгүй байдаг шүү дээ. Гэтэл
өөр хүн хурж чи дандаа гэртээ ижиж ажилгүй байж ажилгүй байж ингээд өөртөө ч цаг гаргаж чадахгүй арчаагүй юм бэ гэж хэлдэг. Би яагаад ингэж асууж байгаа гэхээр би гэртээ нэг хэдэн жил суусан хүүхдээ хараад тэгээ ингэж яах хоорондоо энийг бүр асар ихээр зүрх сэтгэл мах цаснаа шингэтэл мэдэрсэн байхгүй юу. За тэгээд ингээ гэртээ сууж байхдаа хүн эмэгтэй хүн ямар их өөрийгөө гээдийн хайдیں۔ Иннээс олж одоо гэр бүлийн үйл ойлголцол гарах. Иннээс олж найз нөхдөсөө ингээд холдох гэд ер нь аюу их асуудал байт юм байна. За энэ эмэгтэйчүүдтэй хандаад эмэгтэйлэг байдлаас сэргээгээд өөрөө өөртөө ихтэй болох аргууд байв нь уу? Тийм. Тэгэхээр угаасаа эмэгтэй хүн чинь ингээд өөрийгөө яг талент хараад тий гаднаасаа харахад өөртөө ихтэй байхын тулд та гэртээ байгаа ч гэсэн юу яах хэрэгтэй. Заавал өөртөө бүр ингэж зориулж тий та өглөө босоод тэгээ яг дотоод талаасаа бол ингээд дотоод талаас нэг л ярьчих. Дотоод талаас болохоор яг хүнд ингээд садаа болдгоо цаг 5 цаг 6 цаг bijдэг байхгүй юу? Өөр энэ үү? Тий. Тэнгүү та ямар ч ажилтай байсан, ямар ч ажлыг эрт төлөвлөдөг байсан 5 цагт бол хинч тань цаад болтгоо цаг. Тэнгүү та тэр цагт нэг 9 минут босоод за тэгээ нэг 27 минут босоод богинохон хийгээд ингээд бяцлаглалыг та нэг сураад ямар ч бяцлал байсан нэг тэр бяцлал гоё ингээд зүрхэндээ ирдэг бяцлал байх юм бол хийж сураад би энэ өдрийг ингээд бүр ингээд маш гоё ингээд энергиэрээ тий өөрийнхөө одоо ингэж бодож байгаа санаж байгаа бүх зүйлүүдээр ингэж гоё бүтээж энэ өдрийг би ингэж гоё эхлүүлмээр байна. Удирдмаар байна. Өөртөө зав гаргамаар байна. Бас ингэж бяцлал хийчмээр л шүү дээ. За бас ингээд бүхэл ажлаа амжуулчмаар л шүү дээ. За гэр орноо бас цэвэрлэнгээ ингээд бүхэл зүйлүүдээ сайхан ингээд тэнцвэртэй амжуулчмаар л байна гэл. Тэнгүүд тэрийг хийхин тулд тэрийг та давж гарахын тулд нэг эрт босоод тэр зүйлийг дотооддоо би бас ингээл хийгээл цагуудыг ингээл өөрчлөл хийгээд байдаг байхгүй өөртөө бас хий шүү дээ. Тэнгүүд надад ерөөсөө саад болохгүй цаг 5 цаг л гэсэн. Ямар ч 5 цагт хинч над руу залгахгүй тий нөхөр маань ч гэсэн чи ингээд өгөөч гэр бүлийн хүүхдүүд ч гэсэн та ингээд өгөөч ээж ингээд өгөөч гэдэг хинч ингээд гаднаас ерөөсөө ингэж тэр ингэж юу орж ирдэг юм бэл. Одоо тэгж нөгөө сатааруулах зүйлүүд орж ирдэг юм. Тэгэхээр та ингээд үнэхээр өөртөө ингээд за би өөрийгөө угаасаа л өөрчлөе бүр зүрхэндээ хүсэж байгаа юм бол энийг хийж чадна. Өнгөцөн хүсэж байгаа бол чадахгүй л дээ тэр ихт босгоо өөртөө төвхтэй санагдана. Тэм учраас та зүрхэндээ хүсэж ивэл өөртөө нэг 9 минутыг зарцуулж ираа. Тэгэх юм бол та тэр өдрийн 24 цагийг маш гоё удирдах чадна. Тэгэхээр бид нэр өглөөг 9 минутыг удирдах чадсанараа дараагийн тэр ашигтай цагуудыг бид нэр өөрийнхөө энерглөө эргүүлж чадчих байгаа байхгүй. Тэхийн тулд би тэрийг хийж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь цаана айгүй ачаал бүгдэлтэй болчиход байна. Тэгэхээр та 9 минутыг 27 минутыг та өглөө 27 минутыг өөрчилж зарцуулж чадвал үлдсэн одоо тэр зүйлүүдэд та яг өөрийнхөө хүснээр эмэгтэйлэг байвал эмэгтэйлэг байх дуртай одоо боловсрлоо дээшлүүлэх цаг гарах гэж байгаа бол дээшлүүлж чадна. Ийм байдаг шүү. Тийм болохоор за гадаа талаас болохоор манай хүн хүртэл хэлжсэн ингээ бүр яг манай гэр тохиолдож исэн зүйл байхгүй. Би ингээл угаасаа л эмэгтэйчүүд чинь те байнга гой байна гэдэг чинь бас нэг жоохон ядаргаатай зүйл шүү дээ. Хэцүү шүү дээ. Амар ажиллагаатай шүү дээ. Тэнгүүд ингээл манай хүн яг ингээл би амар гой дээр тавьцээ гэж орж ирсэн. Хөөе хуцаа талихгүй байж байгаа ингээл амар хөргө. Наадхантай хэсэг байж байгаа ч гэсэн чи би нэрээ тийм бид нар яагаад ингээд нөхрийнхээ хажуутай ингээ гой байдаггүй юм бэ? Илүү ингээд бидний энэ байгаа чинь ингээд аюу гой нөхөртөө өгч байгаа өглөг байхгүй юу? Тэр гой байгаа зүйл чинь амар гой том өглөг. Тийм учраас нэрээ за ингээд байж гэл. Тэгээ ингээ яг цэслэн дээр ингээд байжсэн чи гаднаас гинтийн зочд орж ирсэн. Хөө та яг нөгөө стори идэвшгэл байдаг биш үү гэж байхгүй. Тэнгүүд нэрээ эн чи яг л ийм зүйл болт юм штэ хүний амьдрал тий. Бид нар гэртээ гэхээрээ л ингээд үсээ яг сэгсэлгчээл хамаг мухаа хувцас өмсөл тий. Хамаг эвтэйх хувцас өмсөл хамаг нүүр будгаад ингээд тайчаал тий. Ингээд байж идэг хэрнээ тэр нь илүү олон тохиолдолд байвал нөгөө тэнцвэр алдчихж байгаа хүн тийм байж болно. Гэхдээ арай цөөхөн байлгаач л гэх гээд байгаа юм. Тоог нь арай цөөхөн байлгаач. Та үнэхээр ингээд нөхөртөө зориулаад гоё үсээ ингээд гоё жимбит нь гоё ингээд самнаал тий гэр бүлдээ зориулаад тэрийг харж байгаа эмэгтэй хүүхдэд та хүртэл зориулж байгаа хгүй ирээдүйд ээж болох охтуудтай хүртэл тэр зүйлийг сургаж байгаа хгүй тэнгүүд манай охин бүр тэгсэн шүү дээ миний охин өстө ямар ганган харагдаж байна л гэсэн. Та ганган юм чинь гэж ямар хөөр ганган юм чи би бас ингэж гангалмаа л шүү дээ. Тэгэхээр зүгээр миний ингээд тэр байгаа зүйлэн л тэр хүүхдэд өгчөж байгаа бас ингээд нэг
хүмүүжил тий тэр гоё байх эмгтээлэг энергийг би өөрөөр дамжуулж өгж байгаа юм дамжуулж авсан зүйл байгаа. Өвчтөд хүртэл дамждаг. Тийм учраас энийг бид нэр ялтчгүй хийх хэрэгтэй юм байна. Тэгэхээр тэр тоог нь тий 10 байсан бол та 9 олгооч. Та 7 хоногт 7 байсан бол 7 өдөр гэртээ ингээд тий хайнг байдаг гэсэн бол та 6 олгооч. Дахиад багасгаад жоохон 5 болгооч тий. Дахиад багасгаад та 4 болгооч гэд. Ингээд хідүүлээ тоог нь цөөдөө тэгээ өөртөө ингээ ядаргаагүй байдлаар хийгээд байвал дадал болчдөг байхгүй. Тэгээд сүүлдээ нөгөөх нь эсэргээрээ гой байхгүй бол нөгөөх нь хэцүү юм шиг санагддаг тий. Энэ хоёрын байрыг ингээ жоохон багасгаад байх хэрэгтэй. Шууд огцсон биш гэсэн үг. Тэгээд нэг жишээгээр тайлбарлахад ер нь эмгтээчүүд битгий дүр хэсгээрээ тий. Дүр хэсгснээрээ бид нэр ингээ өөрийгөө алдчихийдэг шүү. Энэ бол нөгөө нэг эготой байх, дүр эсгэлттэй байх тий энэ зүйлүүд л өөрийгөө алж идэг. За жишээ нь одоо бид нар ингээд бүгдээрээ одоо смарт утастай тий утсандаа ингээд нүрээ танилцдаг шүү дээ. Тэнгүү та ингээд маск зүчээр таны утас таныг танихнуу та үзэрээ. Мэдээж нь танихгүй тий. Тэнгүүд бид нар ингээд дүр эсгээд амьдрахаар амьдрат ч гэсэн өөртөө ч гэсэн илүү өөртөө яг маск зүтсэн юм шиг амьдрдаг байхгүй. Тэгэхээр та өөрөө ингээд дүр эсгэхгүйгээр амьдраад тэгэхээр та өөрөө ингээд маск зүвхгүйгээр яг зүрхээ нээгээд гоё ярилцаад эхлэхээр би тэгээ бүр ингээ хаана явж байгаа газраас тэ нэр ам хураахгүй ярьдаг байхгүй бүр ярих юм бол бүр ингээл тэр хүнд өөх юмаа хүчиж байгаа юм шиг. Тэгэхээр ингээ бүр хинтээ ч гэсэн та ингээ таарж байгаа хүн болгонтойгоо гоё ингэж нийлж гоё тий хамтын зүйл манлал чин сэтгэлээсээ гоё ингээ дандаа зүрхээ нээж ярьж байгаа. Та тэрийг ярьсан бах дараа нь тэр хүн эргээд зүрхээс учраас дараа нь та дахиад зүрхээ нээдэг. Тэгээд тэр зүйл чинь зориг байвал хүү нэрээ найз чиний нөгөө нь ярьж исэн юм чи тэнд тийм болох гэж байна л шүү дээ. Тэрэнд хоёлаа ингэх юм бол яг болох юм байл шүү дээ. Бүр ингэж дэлгэрдэг шүү. Тийм болохоор эмгтээчүүд илүү дандаа ингэж ямар ч удирдахч хүн байсан гэсэн би одоо маш олон компани удирдахч эмгтээчүүдтэй харьцдаг. Гэтэл тэр хүмүүс бүр ийм арга энергийг бүр өөртөө ингэ бүр сулгацсан. Би удирдахч хүн. Би бол өстой ингээ бүх зүйлийг л хянч чадчихээн ч гэдэг юм тий. За би өстой амар зоригтой юм бихтэй хүн. Би угаасаа лидер юм бихтэй хүн гэд ингээл тэр маскыг бүр ингээ олон болгоод авах тусмаа нөгөө эмгтээлэг энерги шууд алдчихэд баг. Тэгвэл түүний хойно ингээд гэр бүлийн тэр эмгтээлэг энерги угаасаа алдчихсан байж дээ. Тэрний оронд та удирдахч байж ч болно тий. Гэхдээ та ингэж өөртөө уулзсан хүн болгонд зүрхээ нээгээд ярьж ивэл таны тэр энерги та улам бүр хүмүүсийг удирдах тэр арга барил чи бүр гоё эмгтээлэг татаасаа илүү дэлгэрнэ, илүү бүрцэцгэлэг байхгүй юу. Тэгэхээр эхний ээлжиндээ бид нар дандаа таарлцсан хүн болгонтойгоо зүрхээ нээгээд гоё ярьж. Тэгээ гадна талаасаа ингэж өөртөө бас та үсээ яаж боол танд гоё таалагддаг нэг өнцгөө олно гэж ярьдаг ш. Та яавал илүү өнцгөө олдгийг. Гэхдээ тэрийг өөртөө гоё ингэ бүрдүүлээч. Тэгээ эмгтэй хүн чи өөрөө аяанда нэг жижигхэн шинэ ямиг зүтсэн ч гэсэн ингээл амар гоё болчихдаг тий. Тэг ингээл үсээ бодуулчаар бас тий. Нэг амар өөртөө дуртай ингээ үсээ янзлуулчаар бас гоё л болчихдаг тий. Тэр эднэр чи яалт ч гадна талаас ачилбагталтай гэвэл ачилбагталтай. Тийм учраас та ингээд яг өөрөөрөө байгаа чи. Тэрийгээ бас гоё нөхөртөө илэрхийлээч. Хажууд байгаа юм тий. Би яг ийм л байл юмхээр ингээд тий юм гоё байд юм аа гэдгийг ингээд гоё нөхөртөө хүртэл гоё зүрхээ нээж яриач. Тэгээ тэр хүн чихний ээлжиндээ сонсоод өнгөрөн заяа. Дараагийн ээлжиндээ тхийм үү гэдэг болно. Дараагийн ээлжиндээ бүр сюрприз яриад хүй миний арай одоо тий ингээд гоё үс чиндээ орчих гээд бүр ингээд тий бүр ингээд танд ингээд бүр шийдэл ингээд гоё санал болгодог болно. Тийм учраас бүр ингээд юм чин ингээд алгуур явдаг байхгүй. Бид нар ерөөсөө аливаа зүйлийг шууд огцом өөрчилж ерөөсөө чадахгүй. Тэгэхээр амьдралынхаа хэмнэлд ингэж оруулж, хэмнэл болгож, дадал болгож ингэж аажмаар нэг та аливаа юмыг 100 гэд үнэлчих. Тэр 100 гэж үнэлсэн зүйлээ та 100-аас би одоо 5% тий 5-аар өөрчилж байна. 10%-аар өөрчилж байна. За өнөөдөр 3 дахь өдөр би 15% болголоо шүү. Гэт ингээ өөрөө бүр гоё бичээд явах юм бол за өнөөдөр би нэг 20% болгож чадлаа шүү. Өнөөдөр би нэг 25% болгож өсгөж чадлаа шүү. Гэт ингээд явах юм бол та илүү гоё урам зоригтой. Тэгэд эмгтээчүүд маань ер нь ингээд гоё ихтгэл найдвараа ер нь битгий алдаарай. Одоо үед бол үнэхээр маш олон гоё ингээд зүйлүүд бий болцсон учраас тий та альч талаасаа гоё гадна талаасаа стил имижийг тий гоё авч явъя гэвэл тэр зөвлөгчд бүгдээрээ мэрэгжлийн төвшөнд байна. Одоо манай хамтарч ажилладаг Майка эстетист гэхэд бүр Солонгост яг мэрэгжлийн ингээд хоёулаа нэг уулзъя да тов зарлж байгаа. Тийм учраас таны бүр ингээд уруулын буудаг өсний өнгөж өгч гоё тодорхойлоод өгдөг. Тэгэл дотоод энерги талаасаа гэхдээ би дотоод ухамсарын зүйлүүдийг
та нар ингээд гоё хайгаад аливаа зүйлд гоё ингээд өөрөө төвлөрлөө өгөөд те юмыг гоё ингээд ирэл хайгуул хийдэг. Тэгээ намайг бас энд хүргэсэн зүйл бол би амар ирэл хайгуулч хүн. Тэгээ хайсан зүйлээ би олж авч ижил ерөөсөө салдаг. Тэрийг бүр хэрэгжүүлж амьдралдаа өөрчлөлт бий болгож ижил. Тэгээ энэ маань бас намайг илүү энэ зүйл дээр авчирсан болов уу. Танаас нэг асуулт байна. Одоо нөгөө баг өмсөх гэснээс би ингэж бодоод идэгэн. Йог бясалгал хийн, дотоод ухамсараа сэрээ хөгжүүлнэ гэдэг байгаа чинь эцсийн зорилго нь яг юу юм бэ гэж би өөртөө бодохдоо өөрөө сайхан тайван амгалан байж нөгөө өөрөөсөө давах юм бол хин нэгэнд хор хөнөөлгүй байж, хин нэгэнд муу санахгүй байж, хин нэгнийг хорлохгүй байж ингэ нэг тайван сайхан байхын төлөө л гэж боддог. Гэтэл одоо яг одоо бясалгал хийдэг, янз янзын бясалгалуудад ингэ суугаад үзсэн ерөнхий ойлголтуудыг над би бүр анхан шатны одоо л сонсож байгаад тийм юмнуудыг хийдэг байж өөртөөгөө байтхаа бусдыг ингэ тэмцэлдээд байдаг хүмүүсийг ингэ харагддаг штэ хүн. Үнэхээр нуусан ч гэсэн харагдаад байдаг. Тэгэхээр тэгээд одоо нөгөө яваад исэн юм тэгээд юуны төлөө гэж яагаад ингэ цагаа зарцуулаад байсан юм бол үнэхээр ийм үр дүнгүй юм байдгийн болов гэсэн миний хувийн бодол ингэ зурс гэд орж ирээд байдаг. Та ийм юмтай таарч ирсэн үү? Тэр хүнд учир байна уу? Эсвэл надад учир байна уу? Хаана байгаад байна вэ? Ер нь байдаг л та тийм зүйл байдаг. Тэгэхээр юу л та бид нар одоо ер нь ингээд аливаа зүйлийг чи одоо за ер нь ингээ бясалгал бол одоо ингээ ер нь бүхэл бясалгал хүнийг ингээ гоё төвлөрөл тавьчирдаг л та. Төвлөрөл тавьчирдаг. Тэгэхээр бид нар одоо бүх одоо бид нар хэрэгжилж байгаа зүйлээ ер нь жоохон ингээ нэг гоё анзаарахтайгаар, ухамсартайгаар жоохон ингэж харах хэрэгтэй. Бид нар ер нь юу хэрэгжилж байгаа юм бэ те? Бид нар яг ач холбогдлын илүү та нар ер нь альч та бүжгийн дугууланд явсан те? Альч бясалгалын газар явсан, альч эмнэлэгт үзүүлсэн те? Аливаа ингээд хийх гэж зүйлээ эхлээд маш сайн гоё урьдчилж мэдэх хэрэгтэй. Би ер нь энд үзүүлснээрээ би энэ зүйлийг хийснээрээ хүн ер нь ингээд тэр зүйлээ ингээд ач холбогдол нь юм байна. За шинжлэх ухааны яг ийм ойлголтууд зарчимтай явдгийм байна. За энэ шинжилгээг өгснөөрөө би яг энэ зүйлээ энэ ийм үр дүн гарч би энэ зүйлээ тодруулж мэдэж илүү авах юм байна. Урьдчилсан сэргийлж чадах юм байна гэд төрүүлж ингээд маш гоё зүйлүүдийг ингээд харж чадсанараа өөрийн дотоод тэр зүйлүүдээ сэрээгээд маш зүйлд ингээд зөв хандаж чадсанараа бас ингэж бас манай одоо хэрэглэгчид тийм болмоор байна л да одоо ухамсарыг хэрэглэж байгаа тий бясалгалыг хэрэглэж байгаа хэрэглэгчид ч гэсэн тий одоо зөвхөн ингээд ганцхан эхлээд бол ингээд шууд одоо бид нар чинь гэгэрлийн төлөө тий ганцхан гэгэрээрээ л гээд ингээд гэгэрч чадахгүй шүү дээ. Харин яаж чадах вэ? Бясалгал гэхэд одоо миний бодол ингээд зөрчилдөөд шүү дээ. Энэ 9 секундэд төвлөрч чадахгүй. Тэгэхээр шууд гэгэрнэ гэж бол яах вэ гэж бодоод. Тэгэхээр бид нар эхлээд гэгэрхээс өмнө бид нарт чинь шат амжилах хэрэгтэй байхгүй. Зөвхөн одоо бясалгалыг үл зөвхөн ингээд энэ бол одоо бясалгал гэдэг чинь өстой миний хийж чадах зүйл биш юм байна гэд тэгээ тийм ойлголттой хүмүүс хүртэл явж идэг. Бясалгал йог ч гэдэг юм энэ бол өстой миний өстой явах газар өстой биш юм бэлээ. Тэр ч өстой тустай хүмүүс хийдэг юм бэлээ. Өстой л нөгөө гэгэрэлтэй тийм хүмүүс нь хийдэг юм бэлээ гэдэг ойлголт бол бас биш. Тэрний наад чинь байгаа дамжлагуудаа бид нар хэрэгтэй байхгүй. Ер нь бол эхлээд хүмүүс гоё хувь хүнийхээ хүсэл эрмэлзлийг мэдэх хэрэгтэй. Тэгэхээр би энэ хувь хүнийхээ хүсэл эрмэлзлийг маш гоё ингээ бүрэн дүүрэн жам ёсоор өөрийнхөө тэр хувь зээний гоё сэлгцэн замурыг гоё ингэж биелүүлчихэд тэгээ одоо энэ амьдралд чинь одоо ингээд дутагдaltaй байхгүй энэ пиццэг би өөрөө эрүүл байж иж пиццэг бие яаж эрүүл байлгах, эрүүл амьдралын хэв маягуудыг бий болгох, сэтгэлийн биетэйгээ хүртэл яаж харьцах юм, яаж уургүй байх юм те. Чи өнөөдөр ууртай байна уу гэж өөрөөсөө ерөөс нь асууж үзчихсэн үү? Чи өнөөдөр түгшүүртэй байна уу? Чамд айдас байна уу? Гэд та өөрөөсөө ер нь асууж үзчихсэн үү? Чамд гомдол байна уу гэж та өөрөөсөө асууж үзчихсэн үү? Гэх жишээний ч юм уу. Энэ зүйлүүдээр ингэж өөрийгөө ингэж мэдэж таньж, өөрийгөө өөрчлөх, өөрийгөө танин мэдэх энэ зүйлүүдээс бас жоохон эхлээсэ гэж бас хүсдэг. Тэгэхээр нөгөө баг өмсцэн гэдэг шиг би бясалгал хийж байгаа шүү гэж хэлэхдээ чухал юм уу? Тэрний үр дүнгийн үзэж өөртөө болон бусдад хоргүй байх нь чухал юм уу гэдэг л гэж бодогдоод байдаг. Тийм. Тэгэхээр баг өмсцэн юм шиг тэр дүр эсгэлт эгог хуурамч зүйл гэж яриад байхгүй. Хуурамч одоо тэр сайхан зүйлүүдийг гадна талаас харагдахад ач холбогдол нь ерөөсөй байдаггүй. Тэгэхээр бид нэр одоо хаач гэсэн хүмүүстэй хичнээн их боловсрал одоо юу гэдгийг тэр шинжлэх ухааны одоо юу гэдгийг профессор, доктор тэр зүйлүүдийг эзэмссэн хэрнээ дотоод тэр нөгөө өөртөөгөө байх, дотоод хүнлэг байх, зүрх сэтгэлийн боловсралтай байх, дотоод мэдлэгтэй байх, эмгтээлэг байх гэдэг зүйлээ бол
маш ихээр ингээд алдсан байж идэг. Тэгэхээр тэр бага бол яг өөрөө өөртөө нүүр тулж агаад маскгүйгээр дүр эсгэхгүйгээр л байчих юм бол өөрт ч амартай болж байгаа зүйлээ болж ийн болохгүй байгаа зүйлээ болохгүй байна гэд ингээд мэдж байгаа зүйлээ мэдж ийн мэдгүй байгаа зүйлээ хүлээн зөвшөөрчих юм бол айгүй амар болчихж байгаа юм өөрт ч гэсэн. Тэгэхээр ингээд тэр бол харагдах үнцгэн нэрөөсөө чухал биш шүү харин дотооддоо хийж байгаа илүү ач холбогдол цар хүрээгийн л илүү мэдэж ер нь аль зүйлийг сонгож хийж байгаарай. Нөгөө сая өөрийнхөө асуултанд гинт инээ түрээд нэг хошин шог дээр жүжигч ундрмаа тэгдэг эстэй юу гэдэглээ нөгөө гихээрсэн ингээл байж л гинт уурн хүрээл явчихдаг шиг. Би гихээрсэн ингээл юу гэдэг ч үлээд нэг юм цагаан юм нөмөрцөн. Тэгэл явж л юу гэнэ гэж тэгэл бодит хүний амин тэгэл жинхэнэ маск зүүсэн байна уу зүгээгүй байна уу гэдэг чинь тэгэл амьдрал дээр нь данг гэлж жижиг юм гараад тэр юу зүг юм ээ гэж басаад ирэх нь шүү дээ. Тэгж бодлоо. Би энэ зочныхаа энэ картагаа ямиг бүр төрнөөс нь асуумар санагдаад байна. Уучлаарай. Гэхдээ энэ юу вэ? Дом уу гэж үү? Тий. Энэ нөгөө ингрийн зүйлт. Би нөгөө ингрийн зүйлт түрүү зүгчижсэн аа. Бодохгүй юу? За ингээд карта ингээ юм бас ингээ бяцлах хэрэгэлдэг юм байдгийн байна. Барьдаг юм байдгийн болов уу гэж бодогдоод энэ нэг сониуч асуусан дундуур нь. Миний тэгвэл бас нэг сониуч асуулт. Багш өрөөсөө хүлээ ачиж суух юм. Одоо туулэгт хоёр бол анзаараад байгаарай. Ээлжлээл нэгний хүлээ ачаал ингэ суугаад байгаа. Энэ бас нэг юм далд тухамсар бясалгалтай холбоо байна уу? Бага. Тий. Одоо хөлөө эн чинь хоёр хүлээ ингэ тэнцвэртэй газар тавьчихаар тэнцвэр үүсдэг байхгүй баруун зүүн талаасаа. Тэнгүүд одоо ингээ ачаа тавьчихангууд яг энэ нурууны энд мөрөл тэрчиж байгаа байхгүй. Тэгдэг гэсэн. Тийм. Тэнгүүд бясалгал хийхэд бол яаж ч утсан хоёр хүлээ ингэж угаасаа та газар байрлуулаарай. Тэг гэж хамгийн эхлээд зөвлөдөг байхгүй. Тэгээд энэ хүний нуруу гэдэг зүйл чинь тэгшгэн байж иж тархины одоо энэ урт төвөөс ахар сүлний нурууны одоо тэр ахар сүлний төв биш үү? Тэндээс одоо тархины урт төв хүртэл тархи нуусны шингэн ингээд үргэлж хүний биед явж идэг байхгүй. Дунджаар одоо 500 г ч гэдэм үү бүр ингээд бодтоор ингээд явж идэг. Тэнгүүд тэр нуусны шингэн өөрөө шулуун байх тусмаа бидний нөгөө одоо бяцлаглын болоод ухамсарын тэр нарийн ичмүүдийг гоё дээш нь доош нь ингэж гүйлгэж өгч байгаа байхгүй. Тэгэхээр толгой молгоо өвдөх тэр зүйл чинь ингээд тархи руугаа бодисын солилцоо явахгүй байна л гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо нэг ухамсарын тасгалуудыг хийгээд ахаар яг хүзүүний төвөөсөө тархи руугаа дээш яваад хүзүүний төвөөс доош ингээд нуруу руугаа явдаг. Тэгэхээр тэр шингэн өөрөө ингэж хөдөлж явах хэрэгтэй жидэг шулуун байж хэрэгтэй гэдэг сайхан. Тэгээ нөгөө хүлээ ачаа суучихлаэр тэр чинь ингээд нөгөө жоохон саад болчих жоохгүй тэрэнд. Тийм болохоор та бүхэн маань аль болох нэрээ. Тийм байна. Ингээд хоёр хүлөө баруун зүг харин ингээд тавиа сурчих юм бол бүр юу ачна гоё. Дадал болчихно гэсэн. Тэр нурууныхаа нуусны шингэн гэдэг зүйл чинь хүнд бүр айгүй бяцлаглалын хэмжээс нь бүр гүн хэмжээсэндээ бол чандын чанд хэмжээсэндээ тэнд чинь бүр ингээд кундаланы ирчим буюу тэр нөгөө гэгэрл ирчим гэдэг чинь тэнд явж байгаа байхгүй. Нуусны нурууны ахар сүлний төвөөс явж идэг гэсэн. Тийм учраас бид нэр тэр ирчмээ бас гоё хайрлаж гамж шулуун ингээ сайхан явах идэвхтэй байх тэр зүйлүүдийг бас гоё хангаж өгч хэрэгтэй. Боломжийг олох боломжийн тийм. Урсгалын санхүүжилт. За нэг асуулт битгий бид гурав ярилцах хугацаа бас нэлээд явсан байна. Энэ өнгөний тухай ярьсан далд тухамсартай эмэгтэй энергитэй холбоотой юм шүү. Би 18 настай байхдаа цагаан сарын шиний нэгний өдөр тэрийг өөрөө л би сүлдээ тийм байсан бах таа гэж бодоод өнгөрсөн. Тас гар хувцастай явж исэн. Одоо ерөөсөө миний өмссөн байсан бүх хувцас тасаар тэгж байгаа би осолд орж исэн байхгүй юу. Цагаан сарын шиний нэгний өдөр шүү дээ одоо бэлэгдлээрээ ч гэсэн ямар л олигтой байв гэж. Тэгээ дараа нь бодохдоо энэ чинь бас энэ чинь ажилд ороод янз бүрийн юм сонсон шүү дээ. Бэлэгдэл өнгө одоо цагаан болов юм гэдэг би тэр хувцас хонорны өнгнөөс болсон юм болов уу гэж бодогдоод энэ муу юм тохиолдсон нь энийг танд тайлбарлавал холбоо байна уу? Ер нь яг тэр бас өдөр нь ямар гариг байсан бэ гэдгийг нь бол мэдэхгүй л энэ. Одоо мартцсан тийм болохоор бид нар ер нь тэр байгалийн нөгөө төрөүний ярьдагчлан одоо нөгөө байгалийнхаа энергийг хамт байлгахын тулд бид нар тэр одоо жишээ нь ингээд бяцлал дээр л ихэд ингээд цайвар өнгийг өмсөд ирсэн бахад одоо эндээс бид надаас одоо орчиж байгаа тэр бяцлаглын эрчим илүү ингэж нөгөө тарж өгдөг байхгүй юу. Тэгэхээр бол ялгаа угаасаа байждаг. Тэгэхээр тэр өдрийнхөө уг нь яг нөгөө ээлтэй те ивэлтэй тэр өнгөө өмссөн бол бас юу ч тэнцвэр нь арай өөр байх гэдэг байгаа байхгүй бид нар. Манай нөгөө
хар өнгө гэснээс би харин сая бодогдлоо. Сүүлийн үед жоохон махлагдуу миралог эмэгтэйчүүдийг хараад байхад дийлийнх нь хар өнгө явц үсэх юм аа. Ингээл анзаараад байхад ер нь тэр чинь өөрхий туранхаа харагдаж дээгүүрээ ч юм уу доогуураа ч юм уу ямар нэгэн байдлаар л хар юм болоод өмссөн. Энэ бас өөрт нь нөлөөлдөг л бах та тий. Тэгэхээр хүн бид 7 хоногт хар өнгийг хөх өнгийг бол яг л хагасаа өдөр өмсчүүл айгуу сайн байгаа тоххой. Хагасаа өдөр. Тэгэхээр бусад үедүүл угаасаа ингээд тэг ер нь ягаад нэг одоо жишээ нэг байгалаар хідүүлээ гоё жишээ авъя. Солон яагаад тийм гоё олон хөтэй тийм. Тэгээд солонгыг харахаар хүний сэтгэл яагаад гоё баярсдаг юм. Солон харсан хүн болгол баярлдаг шүү тий. За монголчууд бол баг очиж гүйдчихэд барьж авах нь алга болол. Ваа ямар гоё салан гараа вэ гэлтэл ингээл тэгдэг. Тэгэхээр тэр нэг дотоод энерги гэдэг юм чинь тийм юм чинь ингээд шилжигддэг, солигддог байж ич. Тэр чинь хувьсдаг байж ич. Тэгээд ингээд байгалийнхаа өнгөтэй тэр 7 өнгө чи яг адилхан байдаг байхгүй миний түрүүний яриад байгаа хүмүүд чинь. Тэгээ одоо байгалийн газар шороо шиг өвс шиг юм гоё ногоон байж ич. Цэцгнүүд яагаад тийм гоё өнгөтэй тийм улаан байж. Хар цэцэг байгаад ивэл та хэд ямар санагдах вэ? Хар цэцэг та хэд хараад тэндээс ямар ирчим ах вэ? Тэ хар цэцэг өдөр болгон ширээн дээр байгаа л ивэл бид нар тэрнээс цухтал юм уу тий ингээл уйдгартай байх ч юм эсвэл нэг амар гонигтай ч юм уу тий тийм зүйлүүд ингээд хүргэн штэ. Тэгэхээр тэр өнгө солино гэдэг байгаа зүйл чинь бас тийм байхгүй юу. Хүн чинь өөрөө бас өөрөө юм удамтхай байждаг. Хүмүүс ч гэсэн өөрсдөө тийм байж. Тэгэхээр ингээд өдөр алга ингээд шилжилт явагдаад хахад та тэр өнгөний шилжилтээс угаасаа өөрийн чинь сонирхол хүртэл айгу гоё болж сонирхол чинь ингээд дээшилж эхэлнэ. Сэтгэл чинь өргөгдөх гээд байгаа байхгүй юу цаанаасаа. Тэгэхээр цэцэгнүүд чинь тэр байгалийн өнгүүд гэдэг бол бүгдээрээ гоё өнгүүд ичдэг. Өвсний өнгө, тэр шорооны өнгө, тэнгэрийн өнгө, үүлний өнгө гэд та нар хараараа эдгээр дандаа гариг хэрэгстэй холбоотой өнгөд бичдэг. Үүл ягаан цагаан бидгийг. Тэнгэр ягаан цэнкэр бидгийг. Тэ тэр тэгвэл та тэр тэнгэр орчлын ертөнцөөс окторгуугаас та ингээд дээрээсээ тархиараа гоё ирчим авах чаавал та тэр гоё тэнгэрийн цэлмэг хөх тэнгэрийн өнгийг өмсөлтөө болно шүү дээ. Тэгэхээр битгий ганцхан хар өнгөөр ингэж хязгаарлаж ингэ хязгаарлалч байгаа байхгүй юу? Хар өнгөл үнэхээр гоё туранхаа харагдана. Ингээд нэг лимит тогтоочих байгаа байхгүй юу? Тэр нөгөө нэг юм хатуу үзэл ороод ирж байгаа юм. Дийлэнхтэй юм тийм үзэл давмгаалал тэнгүүдээ тийм үзэл орж ирэл ингээд хязгаарлалч байгаа юм. Битгий өөрсдөө хайрцаглаач. Битгий ингэж хязгаарлаач. Гоё өөрөөр байгаа чи нөгөө дүрсгэлтийг орхиоч тий. Та уг нь дотроосоо өөр гоё өнгүүдийг өмсөхийг хүсэж байгаа шүү дээ. Яа тийм өмсөөч. Та тэгээ гоё тэр өөрийгөө тэр зүйлүүдийг харин хийж иж тэр дунд чинь харин нөгөө нэг одоо жингээ хасах масах тэр үйлдэлүүд чи орж ирэх байхгүй юу. Тэгэхээр битгий харангуур хязгаарлаарай. Бид нар хар цэцгэнд бол дуртай хүн байдгүй гэвэл та бас асуугаад үзээрэй тий. Тэгэхээр юм бидэг байхгүй юу. Тэгэхээр цэцэг хүртэл тийм гоё олон өнгөтэй байж ич сэтгэлийг татдаг солонго гэд байгалийн өнгүүдийг л тэгэхээр хүн илүү байгалийн өнгүүдийг солонгыг харж байгаа та тэр байгалийн өнгүүдийг хүртэл хэрэглээд үзээрэй. Танд амар гоё таатай зүйлэн санагдана. За маш их баярлалаа. Эмэгтэй энергийн тухай ер нь эмэгтэйчүүд ямар байх ёстой юм бэ гэж тулд хоёр хүссэн асуултуудаа асууж ярилцлаа. Цаг дуусж байгаа учраас та эмэгтэй энергийн тухай эмэгтэйчүүдийн тухай энэ сэдвээс хорхигдуулсан агуулга байвал хэлээд өнөөдрийнхөө өндөр өсгийд подкастыг өндөрлөе. За тэгээд үнэхээр ингээд бас ярихад бол тий дуусахгүй их юм байна. Тэгээд та хоёртайгаа ярилцахад үнэхээр гоё байлаа. Маш гоё ингээд оновчтой гоё асуултуудыг асууж хоёр талаас айгүй хөөргөө маш гоё ингээд үнэхээр гоё бас гэрэл цацарсан ийм гоё эмэгтэйчтэйгээ ингээд нэгэн агшны өнгөрөөж бас ингээд сонсогч үзэгчтэйгээ ч гэсэн ярилцахад маш гоё байна. Тэгээд эмэгтэйлэг хідүүлээ бас нэг л зүйлийг одоо ингээд гоё дүгнэлт болгоод тий үлдээчих гэж бодож чинь. Тэгээд эмэгтэй хүний одоо яг энд одоо бас ингээ яг нөгөө дотоод тэр нэг гал астаг гэрчм энд байгаад байгаа байхгүй. Тэгэхээр хідүүлээ гоё ингээд хаач очсон бас ингээд төрсөн нутагтаа очих тий. За ингээ гоё энергитэй газар очихлээрээ бас тэр гоё энергийг өөртөө гоё ингэж нөөцлж авч байгаа хэрэгтэй. Таны тэр гоё нөөцлж авсан энерги бол одоо ингээд бас нар жаргаж байх үед нар мандаж байх үед ингэж гоё өөрийнхөө тэр дотоод галыг гоё нэмж энергийг гоё өөртөө нөөцлж аваад дараад нь хүний амьдралд ингээд нэг хүнд хилшгүй саад бэрхшээл ч юм уу тохиолдсон шүү дээ. Тэр үедээ та тэр гоё миний нөөцлсөн ирчим ил гарч эхлээрээ гээд. За тэгээ гинт одоо жишээ нөгөө хүний амьдрал тохиолдоод нэг үйл ойлголцол үүсэх ч юм уу те. Эрэгтэй эмэгтэй хүмүүс гэр бүлийн хүмүүс хоорондоо ингээд муудалцах үед ч юм уу та гоё нөөцлсөн энерги гарч ирээрээ миний эмэгтэйлэг зүйлэн тэр энерги гарч ирээрээ гэхэд үнэхээр гарч ирдэг. Тэгэхээр та бүхэн энийг бас гоё сонирхоод хийгээд үзээрэй. Тэгээ энд гоё ингээд
хүүсний нүхний дээр одоо яг ингээд хүүсний нүхний орчим шүү за. Тэгээд яг энэ хүүсний нүхний орчим ингээд гараа авчираад баруун гараараа та өөрийгөө цаг гэж төсөөлөө цагийн зүүнний дагуу ингээд гоё нар мандж яхад эрчмийг ингээд 36 удаа эргүүлж аваарай. Тэгээд бас нар жаргаж явах үед бас ингээд 36 удаа эргүүлж аваарай. За мөн гоё энергитэй одоо монголчууд гоё хамрын эд дээр очдөг тий. За мөн хамрын эд, дэмчогийн эд, өөрийн гоё турсан нутгийн тэр ариун газар широоны нөгөөсөө төрсөн нутгийнхаа широон дээр хөрвөөйөлгээ ирдэг ш. Тэндээ очихдаа ингээ гоё энд гоё ариун сайхан эрчмийг би авъя, дүүрэн эрчмийг авъя гэд. Тэгээ ингээ нар зүг ингээ 36 удаа эргүүлээд гоё бүрэн дүүрэн боллоо гэд. Ингээд авчдаг. Тэгээ энийгээ та бүхэн маань амьдрал тохиолдож байгаа тэр зүйлүүд дээр хэрвээ сорилт тохиолдвол тэр зүйл бас гоё хэрэглээрэй гэж цагмаар байна. Тэгээ эмэгтэйчүүд маань битгий итгэл найдвараа алдаарай. Өнгөрсөндөө харамсахгүйгээр ирээдүйдээ итгэлтэй одоо цагтаа ингэж гоё оршиж тий одоо цагаа хөглөж дотоодосоо тэр өөрийнхөө титмэн гэрлийг асааж дэлгэрүүлж цэцэг мэт дэлбэгээ ингэж нээж маш сайхан одоо итгэл найдвараар хүн ер нь ямар ч зүйл танд тохиолдсон бай. Танд ямар ч зүйл тохиолдсон бай. Итгэл найдвараа битгий алдаарай гэж хэлмээр байна. Тэгээд тэгсэн цагт та зүрхээ нэгээд ингээд эрэл хайгуул одоо хийсэн цагт танд одоо үнэхээр өөрчлөгдөх одоо тийм зүйлүүд гардаг юм шүү. Тэгэхээр итгэл найдвараа бүсгүйчүүд минь битгий алдаарай. Өнгөрсөндөө битгий харамсаарай. Гой өөрийгөө хайрлаарай л гэж хэлмээр. Төрөний нөгөө ингээд цуглуулчлаа штэ. Гаргахтаа бас яг адилхан юм. Яа тийм. Гаргахтаа болохоор яг энэ дээрээ ирээд миний нөгөө энд ирсэн эрчим нөөц ил гарч ирээрээ гэхэд л гарч эхэлнэ шүү. За. Тийм. За төрсөн нутагта энергийн газар очиод цуглуулж авах арга олчлоо. Тэгээ би бас яг багшийг ярьж байхад төрсөн нутагта очиод би хөрвүүлсэн л дөө. Тэгээд өөрийнхөө Facebook зурган дээр тавьсан байдаг. Тэгэхдээ би яагаад хөл нүцэг алхаагүй юм болоо нэрээ гэж яг нэг харамсангуй бодсон. Тэгээ дахиад төрсөн нутагта очихдаа би яг энэ аргыг хэрэглээд нөөцөлж аваад дээрэс нь хөл нүцэг алхана. Вау ямар гоё. Хойрхон минийх ч ойрхон л очиод цуглуулж болох юм байна тий. Тий ойрхон хүмүүс бол яг тэх юм байна. Тэгээ цаг гаргаад явхад ер нь Монголдоо л юм чи хайцсан чиг л сэтгэл уйл очиж л та тийм ээ. За багштай баярлалаа. Маш их баярлалаа. Туулдаа баярлалаа. Сонсогчтой үзэгчтэй Хөхтөнгөр радио өндөр өсгийт подкастын энэ дугаарт олон улсын далд ухамсарын мастер, удирдлагын академийн докторант Ууган Жаргал багштай бид ярилцлаа. Эмэгтэй энерги, эмэгтэйчүүд гэр бүл хүүхэд гэл эмэгтэй хөнгүү сэдв байдгүй учраас бид бүгдийг нь л ярьлаа. Дараагийн сэдвээр дараагийн дугаараар эргээд уулзлаа. Баяртай. Тэгээд энэ хөө одоо хуурууныхаа өндөгнүүдийг гоё нийлүүлээ. За тэгээ ер нь Монгол эмэгтэй хүн бол одоо энэ өндөг болгондоо нүдтэй ичдэг бүр 10 өндгөндөө. Тэгэхээр Монгол эмэгтэйчүүд тэр дундаа энэ олон улсын эмэгтэйчүүдээс өндгөндөө нүдтэй гэж бүр тэгж хилэгддэг. Тийм гоё дотоод эрчим, дотоод хараа тэр зөн совь аягүй гоё өндөрөд учраас энэ өндгнүүдээ нийлүүлэхэд тэр одоо бүх мэдрэмж нь одоо яг зүрхэн дээр ирдгээ гэсэн. За ингээ гоё зүрхний харалт авчираад за гоё ааж өхөн нүдэ анаад хідүүлээ. Маш богинохноор төвлөрлөө зүрхэн дээр авчиръя. Анхаарлыг авчиръя. Ухамсарыг авчиръя. Сэрхүүгээ авчиръя. 5 дахь шууг авчиръя. 6 дахь шууг авчиръя. 7 дахь шууг авчиръя. 8 дахь шууг авчиръя. 9 дахь шууг авчиръя. Хамраараа гүнзгий амсгааваад хоолоогоор дамжуулаад цээж бүтэн дүүргээд уушгины дэлбэнгүүд дээр аваачаад амаараа гаргаарай. Би зүрхнийхаа төвдөрлээ. Бид зүрхнийхаа төвдөрлээ. Одоо ингээм Монголын маань тэг бүх эмэгтэйчүүд хайр инэрлийг бид бүгдээр нэлээд дотоодосоо зүрхнийхаа чандаас мэгтээлэг энерги сэрээгээд итгэвчүүлээд энэхүү одоо бидний бас ярьцлага олон эмэгтэйчүүдэд итгэл найдвар урам зориг энэрх нэг үлсэх сэтгэл зөв бүхнийг өгч чадчихвэл бас бидний энэ хийж байгаа ярьцлага маш гоё үр дүн ач холбогдлоо олно. Дэмжрээс бид бүхэн олон сайхан эмэгтэйчүүдэд олон сайхан зүйлүүдийг зүрхнийхаа төвөөс
хэрэгтэй хүнд нь биднийг сонсох тэр хэрэгтэй хүмүүст нь нэгтгэж бид гур хүрэхийн тулд нэгдсэн системээр нэгдэхийн тулд хэрэгтэй байгаа мэдлэг мэрэгэн ухаан, эрч хүч, нөөц потенциал, дуу хоолой, зөв жишээ, зөв сайхан эрчим бүхнийг дотоодоос талархан зүрхнийхээ төгөөс зүрхийн нээж урин залж байна. Төвлөрөл анхаарал сэрхүй амьсгал 5 6 7 8 9 зүрхнийхээ төвд жаахан оршорой. Зүрхнийхэн төгөөс дотоодосоо өргөө бүрхий таваад өргөө 3 2 1 бүрхий физик бие бүрхий энергийн бие бүрхий ухамсарын бие бүрхий энэхүү орон зайг бүрхий Улаанбаатар хотоо бүрхий Монгол улсаа бүрхий их дэлхийг бүрхий сүүн зам галактик ертөнцийг бүрхий одод ертөнцийг бүрхий одод ертөнцүүдийг бүрхий орчлон ертөнцийг бүрхий орчлон ертөнцүүдийг бүрхий чандын чандад оршиж буй ариун дагшин газар орон бүхнийг бүрхий. За хөлөөлөө 2 гараа хооронд нүрээ тэнцэн дээр жоохон тавиад нүдээ харанхууд нэгээ таагаад зөөлхөн нээж болно. За нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Бэлэн хоёроо.